Нэг марти, нэг refresh. За сайн болоог байж болно. Тэгвэл одоо энийг яаж болох вэ? Таны ажилласан компани болохоор Японы одоо нийт компаниудын цалингаараа дунджаараа 11-т дээрээс ордог. Цүм алдуулдаг. Айгүй хүмүүс. Хүмүүс тэрийг мэдхээрээ сонгодоггүй байхгүй юу? Би яах гэж ингэж өөрийгөө зовоох юм. Хэн нэгэн чамаа хүчээр авч тайвангуудаа за энийг хийгээд тавьчаагүй, CEO болгочаагүй. Эсвэл энэ бизнесийг хийгээд хүчлээгүй шүү дээ. Яг ингээд хөрөнгө оруулалтын банкнд ажилд орлоо гэхэд амьдрал юу хүлээж идэг вэ гэхээр өглөө 4 гэхэд харьдаг. Би бол гуйж оруулж байгаа. Хугацаахыг. Тэгээ би бол ер нь бол ингээд нэгэнд хийсэн бол хийсэн шиг хий. Тэгээ хоёроор нь хийх бол уусаа анханаас хийгээд яах юм л гэж юу боддог байхгүй. За 4 билүү 5 жилийн өмнө би ажлын ярилцлаганд ороод тэгээд тухайд та суужсэн байхгүй юу. Би айгүй тод санаад энэ тэр ярилцлага бараг нэг цаг гарan болсон санагдчих байна. Тэгээд хамгийн сүүлийн хоёр асуулт нь болохоор танадаас тэгж асуужсэн. Арх уудаг уу? Тэгээд би тэмээ гэж хариулсан. Таньд татдаг уу? Тухайд би татдаг байсан. Тэгээд бас тэмээ гэж хариулсан. Тэгээд маргаашнаас автаа гэдэг шууд ажилд орохоор болж исэн санагдчихээн. Тэр хамгийн сүүлийн хоёр асуулт айгүй фаны байсан л та. Та ер нь яг үнийг ажилд авахдаа юу хардیں۔ Бас сайн санаж шүү. Би ч гэсэн яг сайн санаж нөө тэр нэг юуны тэр чинь new minded байсан юм аа. 3 давхар нэг том өрөөнд те. Тэгээ ингээ ярьж ирсэн. Яг уу ер нь яагаад бас нэг тиймэрхүү асуулт асууж ирсэн бэ гэхээр ер нь л нэг юм ямар момент дээр те чамайг хаана гарах уу? Хинтээ яаж уулзах гэхэд ямар бизнес хийхэд яаж тулуулах уу гэдгийг л бас тодорхой хэмжээнд харж байсан юм л да. Тэнгүүд юу вэ гэхээр за би жишээлбэл өөрөө юу харж одоо шийдвэл те багта хин нэг оруулдаг байсвал сонгодог байж гэдэг юм те эсвэл сонголцдог бай гэхээр айгүй хэм бодоод үзэр хоёр төрлийн юм байна. Нэг нь болохоор нийцэл. Тэр нь болохоор за ажилдаа нийцэж гин үү, тухайн үр хөрөөлтөд нийцэж гин үү. За тэгээд дахиад нэг нь болохоор нэг юм culture гэх юм уу те ийм соёлын нийцэл байна уу. Ер нь ингээд хүн ингээд айгүй олон цагийг л ер нь хамтдаа өнгөрөө шүү дээ те. Ялангуяа компани дээр ч гэдэг юм уу ажил дээр. Тэнгүүд тэр нэг үед тийм тухтай байлгамаар байгаа байхгүй айлуулах тийм тухгүй нэг л юм юугүй байвал бас онцгүй те. Тэгэхээр тэр фит нь байна уу. 3 дугаарт нь болохоор юу вэ гэхээр ер нь бас нэг юм фейз гэх юм уу одоо тухайн бизнесийн яг үе шаттай яг нийцэж гинэ гэдэг. Тэр нийцэж гисэн бас айгүй чухал юм санагддаг юм л та. Тэр нэг тогтцсон бизнес одоо юм уу. Үнэхээр нэг 0-оос 1 бүтээх гээ яваад байгаа юм гэдэг бол өөр байх гэж бодож. Хоёрдугаар том хардаг зүйл нь юу вэ гэхээр ер нь уг хүний хайгуу харах гэж хичээдэг. Энэ хүн яг юу хүсдэг? Яг үндсэн core value те үнц нь юу гэж үздэг те философи нь юу, зарчим нь юу, юу амбиц нь одоо юу мөрөөдөж явдаг юм. Юу дургүй те. Энэ болгоныг ер нь бол айлуулах ойлгох гэж хичээдэг. Тэгээ энэ хүнд ямар ихтгэл байдгийг те ямар сэтгэл гаргадаг хүн байна уу? Зүтгэдэг хүн байна уу? Энэ болгоныг л ер нь бол айлуулах ойлгох гэж үздэг. Тэгэхээр энэ нийцэл тэгээд уг хүн гэдэг энэ хоёр зүйлийг л авах гэж. Зөв. Би уг өндөрчнүүдэд нэг танилцуулдаггүй. Гэтэ энэ удаа таныг танилцуулчих. Яагаад юм бэ гэхлээр баярлалаа. Би бол гуйж оруулж байгаа. Хугацаахыг тэгээд бас нэлээх юм болж оруулж иж байгаа. Тэгээд та бүхэн анзаарсан байх манай одоо хуучин миний өмнө ажилласан компани маань босс байгаа. Тэгээд нэлээ олон хүнд бас гоё инспирэшн болох болов гэж үдсний үндсэн дээр ер нь бол таныг урьж байгаа юм. Тэгэхээр эхлээд би бас яг таныг яг одоо оюутан цагаас нь ч юм уу те эхлүүлээд ерөөхдөө та өөрийнхөө сторигоо яриад авчвал хүмүүст их гоё хүртээмжтэй яриа болох байх гэж бодож байна. Тэгээ та болохоор Японы Hitotsubashi их сургуулийг төгссөн. Тэгээд Hitotsubashi болохоор усын сургууль гэж авч байгаа шүү дээ. Японы усын сургууль дотор бас нэлээ ранкаараа 1-т 2-т яг тухайн юунаас шалтгаалах байх, айл сургуулийг дэс шалтгаалах байх. Ордог сургууль байгаа. Яагаад Hitotsubashi-д орохоор болсон бэ? Тэгээ ямар ч лсэн өнөөдөр урьж оруулсанд баярлалаа. Тэгээд айгүй нэг удаан хугацаа зарцуулсан байж магадгүй. Тэгээ уучлаарай. Айгүй их ингээд бужигж явсаар агаал яг өнөөдөр таарлаа. Тэг өнөөдөр ингээд хамт суугаад гоё ярих гэж сууж байгаад бол би айгүй баяртай байна. Hitotsubashi гэдэг их сургуулийг бас яг яагаад сонгосон юм бэ гэхээр жоохон ардаа түүхтэй л дээ. Жоохон сумжиж магадгүй. Гэтэ ерөнхийдөө нэг хальныг түүхийг ярихад юу вэ гэхээр за яг ахлах сурвалж юм уу 10 жилээ төгсөөл ер нь бол нэг юм Япон явъя гэдэг нэг тийм зорилготой байсан. Тэгээ Япон руу явахдаа нэг айтаахан шиг явчихъя гэдэг. Тэгээ янда нэг шалт өгсөн. Тэгээ ингээд хувийн зардлаар өгөөл хувийн зардлаар гэх юм те явах тэр нэг шалгалтыг нэг өнгөтэй нэг ямар нэгэн тэтгэлэг авах гэж үзэж байгаа. За би Шинэ Монгол сургуулийг төгссөн. Тэгээ Шинэ Монгол сургууль чинь бас юм дэмжлэг үзүүлдэг юм бас айгуу гоё поинт хүмүүс байдаг. Нэг бол тийм байна. Нэг бол юу вэ гэхээр засгийн газрын нэг тэтгэлэгт
момшоо гэж ярьдаг те. Тэр шалгалтыг өгөх гэж байсан. Тэгээд яг хөө үндсэндээ бол айгу бас Йондон гэх юм уу те таарад ер нь бол момшоогийн шалгалтанд бол тэнцэжсэн. Тэгээд тэнцээд ингээд явангууд чи яадаг вэ гэхээр ер нь айгу юм сонио. Яг хөө мэддэг хүмүүс нь бол мэддэг байх. Яг вэ гэхээр яг энэ Японы засгийн газрын тэтгэлгээр ингээд шалгалтанд тэнцсэн олон улсын оюутнууд бүгдээрээ 1 жилийн хэлний бэлтгэл болон ер нь их сургууль Японы стандартын их сургуульд орохын өмнөх үндсэн нэг юм одоо боловсрал гэх юм уу да. Тэр нэг суур нэг жилийн ингээд өнгөрөөдөг байхгүй. Тэгэхээр юу гэхээр шууд ингээд ороод ирлээ. Бусад Япон хүмүүстэй зэрэгцээд байж ах хэрэгтэй гэдэг тийм шаардлага тавьж байна гэсэн. Тэнгүүд яг гэхээр миний санаж байгаагаар бол зааны 20 30 улсын л яг адилхан шаарддаг бол тухайн улс уусгнаас ингээд тэнцсэн хүмүүс ингээд ирж байгаа байхгүй. Тэгээ нэг юм доормд орц те дотор баримт орцсон. Тэгээ бүгдээрээ ерөнхийдөө бол за яг энэ хиллэг нь айгу онц биш байж магадгүй. Гэхдээ ер нь бол алаан болдог байхгүй. Тэгээ тэнд нь ингээл мундаг Солонгос нэ, Вьетнам нэ, Англи нэ гэдэг. Монгол шууд тэнцэж нийдэг чинь хамгийн сайн хүүхдүүд дээ шүү дээ. Ер нь үзээтэй гэсэн үг. Тэр нөхдүүдтэй ер нь жил өрсөлдөг байхгүй. Хамгийн зөвүүн нь юу вэ гэхээр бүгднийг жигсаадаг байхгүй. Яг мэдээж ингээл мэрэгчлэр нь ялгана л та. Байгалийн ухаан юм нэг юм ухаан юм ялгах чинь томор хоёр байна. Тэгээ тэр дотроо яг ингээл адилхан шалгалт өгж явж байгаа л хамгийн дээгүүр ер нь бол оноо аваад жигсэж байгаа нөхдүүд нь өөрсдөө ер нь баг хуваарэ сонгох боломжтой байдаг. Тэр яг Монголын нөгөө хуучны хуваарийн адилхан байхгүй. Сайн одоо шалгалт өгсөн хүмүүс нь өөрсдөө дуртай сургуулаа сонгодог. Тэнгүүч яаж яах гэхээр яг момшоогоор нэгэн тэнцсэн хүмүүс бол бүгдээрээ л улсын сургуулийг сонгох боломжтой. Тэгэхээр аль ч одоо ингээл олон 47 тий Японд бол аймаг байгаа. Тэр болгоноос нь бол ерөнхийдөө яг улсын сургуульд явах боломжтой. За тэнгүүд хамгийн топ нь юу ах ингээл явцдаг байхгүй. Тэгээ бид эд чинь бүр ингээл алаан болчих. Тэгээ яг тэр донд хамгийн эвгүй нөхдүүд нь бол юунаас Солонгосчууд Вьетнамууд гэдэг гэсэн. Тэр нөхдүүд бол ерөөсө зогссоо цаг байж. Одоо хичээлээ тий. Ерөөсө ингээл одоо бидэд хаяа нэг хоорондоо тэгж ярьдаг. Эднэр одоо 0 орохдоо хүртэл одоо ингээд гүүж яваадах юм. Одоо ямар хэцүү нөхдүүдээ те. Битүү ингээл сурна. Тэгэл Солонгос нөхдүүд нь хаяа ингээл гайг он авчингууд зүгээр ингээл өрөөрөө тогшоол ороод ирнэ те. Тогшоод ингээд ороод ирэнгут нь сайн байна уу гэд те. Яасан бороо гэл ингээл янгот бараг асуугууд нөгөө зүгээр юу ч хэлэхгүй ороод ирнэ. Ороод ирэнгүүтээ ингээд хүний ширээн дээр ингээд би ингээд хичээлийгээ суужлаа юм л. Тэнгүүд юу энэ хүн яг юу хийж гин юу харж гин гэдэгснэ баахан дэвтэр ингэж харж явчихсан. Юу ч хэлэхгүй гараа авчих. Одоо энэ одоо яг юу гэсэн ч үгүй нэ яг яа игээд байгаа ч гэдэг юм. Айгүй юм ер нь бол нэлээд үзээтэй нөхдүүдтэй айгүй алаан донд байж байгаа л. Тэгээ ер нь бол бас би миний зорилго юу байсан бэ гэхээр ер нь Токиогийн сургуульд орох байсан. Үргэлжил ер нь бол хамгийн топ руу л орно. Хамгийн топ руу зүтгэнэ гэдэг тийм л ер нь менталити явж ирсэн байхгүй. Тэгэхээр тийш орно гэж зүтгэж явжсэн. Тэгээд ер нь бол нэг хоёр хавцаа ийсэн. Нэг хоёр хавцаа. Сүүлд нэг юм Солонгос сайхан битээр нэг юм жоохон тунс хийгээд үлддэг байхгүй. Тэгээ ер нь үзээтэй. Би бол ер нь бол нэлээд үгүй аваатай байсан гэж бодоод. Тэгэл за би ер нь бол Токиогийн сургуульдаа гэж бодож явж ирсэн чи яасан гэсэн чи нэг өдөр яг тэр багш нь ер нь эцсийн сонголтын дээр нь зөвлөгөө өгдөг байхгүй. За хосоо чи сайн байсан. Гэтэ би чамаа нэг л Токиогийн сургуулийн оюутан гэж төсөөлөхгүй байна л гэж. Одоо таны төсөөлөхгүй юу вэ? Миний одоо сонгох сургууль томоотой байлгүй те. Би чинь тэр үед л жоохон алергич байгаа хөх те. Хурган алергитэй би ч одоо өөрийг бол бас те нэлээд явчлаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд багштайгаа ярьлаггүй яагаад вэ те. Би ингээд бас л боломжийн байгаа үстэй гэсчгүй яг ингээд оноо моно дүмүнгийг харахад бол болж байна бас те. Гэтэ чи нэг л юм Токиогийн сургууль чамд нэг л зөхгүй юм шиг байна. Чи ч угаасаа нэг юм нэлээд юм практикал маягийн гэх юм уу? Илүү юм бизнес рүү чиглэсэн хүн штэ. Тэгээд нэг юм одоо яг хуу чамд бол нэг юм хитоцоо баш гэдэг сургуульд тохирох байхаа л гэж. За гэдэг. Токиогийн сургууль болонгууд нэлээд судалгаа шинжилгээ залруугаа гэж харагдаж байгаа юм биш үү? Тийм ер нь бол багш нар юу гэж ярьж ирсэн бэ гэхээр одоо Токиогийн сургууль те альсвал нэг Японы хувийн сургууль Waseda ч гэдэг иймэрхүү сургуулиуд юу вэ гэхээр илүү юм академик тэгээ бас айгүй юм улс төрийн шин чанартай эсвэл судлаачийн шин чанартай ч тийм үү тийм хүмүүс маш мундаг хүмүүс гардаг байхгүй. Яг илүү ингээд нийгмийн одоо нэг юм за нэг бизнесийн ч гэдэг юм уу тухайн салбарын лидер ч гэдэг юм нэг иймэрхүү зүгрүүгээ чиглээд явъя гэдэг тэгэхээр хитоцоо баш айгүй тохиромжтой гэж надад хэлсэн байхгүй. Тэгэхээр за яг үгүй би тухайн үед чинь гэтээ яг өндөө айгүй сонь юу ихлээр шин Монгол сургуульд байхдаа ч гэсэн би хувийн зарлаар хэрвээ тэтгэлэг аваад яг ер нь бол явангаа алдчихсэн. Тэр үед би яг сонгож байсан сургууль хитоцоо баш байсан байхгүй. Тэгээ эргээ явсаар гавцаад хитоцоо башаа ирчихэж байгаа байхгүй. Тэгэл за одоо угаасаа ийшэл орох хэрэгтэй юм байлгүй тэгээд. Тэгээ ер нь бол орж ирсэн. Тэгээд яг хуу ингээд эргээ бодоод үзэхээр бол бас надад бол хитоцоо башаа айгүй буянтай сургууль байсан болов уу гэж боддог. Тэгээ нэрэж миний өсөж ирсэн айгүй юм практикал юм сургууль байсан болоо та гэж боддог. Зүг. За яриагаа үргэлжлүүлэхээс өмнө төр пауз авчих. Хэрвээ та хүүхдтэй байх юм бол төр анхаарлаа нааш хандуулаарай. Учир нь гэх юм бол бид нар хотчлолтоос болоод бидний өөр хүүхдүүдийн хөл
нумгүй болох буюу хөл ингээд хавтгаарах ийм асуудлууд кейсүүд аягүй гарч ирж байгаа юм байна. Ялангуяа 10 хүүхэд тутмын 9 тохиолж байгаа тэгэхээр нэлээд аимшигтай тоо байгаа. Хэрвээ ингээд хөл нь хавтгаа байгаад ах юм бол ирээдүйд хөлний хэлбэртээр гажиг үүсэх, алхалтын буруу хөвшил үүсэх, тэнцвэрийн асуудал болоо өвдөгний үедэр ирэх ачааллууд нь ихсээд ингэснээр бүхэлдээ тулуур ирэхний тогтолцоонд асуудал үүсдэг юм байна. Үүнийг засах хамгийн найдвартай бөгөөд хамгийн зөв арга нь уг нь асфальтын зам дээр биш, шорон зам дээр буюу одоо овгор давгартай зам дээр хүүхдэд алхуулах боловч харамслаар өнөөдөр хотын нөхцөлд энэ боломж нь бол айгүй хомс байгаа. Иймээс үүнийг шийдэх бас нэгэн арга болохоор яг нумтай гутал зөв гутлыг сонгож өмсгөх байгаа. Иймээс энэ удаагийн дугаарыг хамтран ажиллагчаар доктор Kong бүтээгдэхүүн орж байгаа. За доктор Kong брендийн хувьд болохоор хөлд орж байгаа нялх хүүхдээс ахуулаад насанд өргөчд хүртэл бүгдэнд нь санал болгосон ийм нумтай гутлыг хийдэг. Хамгийн гол нь салбар дээр нь юу нь хамгийн том онцлогтой юм бэ гэвэл та салбар дээр очиод өөрийнхөө хөлөө тусгай мэрэгжлийн тоног төхөөрөмжөөр онцлуулаад яг үүн дээр чинь таарсан гутал болон яг үүн дээр чинь таарсан уулгачийг тань санал болгодог байгаа. Хэрвээ та сонирхож байгаа юм бол Хүннү мол, Метро мол болон Пара центрүүдээр тусгай салбарууд нь байгаа. Тэгээд description хэсгээс байгаа Facebook-ээс та мэдээллүүдийг нь авах боломжтой байгаа шүү. Ингээд үргэлжлүүлцгээе. Таныг за Момбошод тэнцэнэ гэдэг бол бас нэг том даваа тий. Тэгээд тэндээсээ дахиад цааш гараад Момбошогоор сонгогдсны 20-30 улсын хүүхдүүдийнхэн бас дээгүүр гарна гэдэг бас дахиад нэг даваа байгаа. Тэгээд их сургуульд ороод Шүсекигаар төгссөн билүү те. Одоо монголоор бол улаан диплом гэж орчуулагдах байх гэж бодож байна. Яг тохиромжтой нэр бол байхгүй байна. Гар ингээд төгсөөд айгүй сайн сурдаг хүн байсан байгаа байхгүй. Тэгээд тэр шалтгаан нь юу байсан гэж та өөр бодож байна. Яг хоо нэг юм яг би өөрөө юу нь бол айгүй шартаа хүн байхгүй. Тэгээ багаас хүн болгон л мэддэг. Миний иргэн тойронд байдаг найз нөхөд гэр бүлтэй хамаатан цаатай юу гэдгийг бүгд л юу нь айгүй шартаа хүн. Тэгээ хожигдох дургу гэж айгүй боддог. Тэр нэг юм тултал нь хийх дуртай. Нэг юм тэгжээ санаа нь амардаг ч гэдэг юм уу те. Тэгээ би бол ер нь бол ингээл нэгэнд хийсэн бол хийсэн шиг хий. Тэгээ хоёроор нь хийх бол угаасаа анханаас хийгээд яах юм л гэж юу нь боддог байхгүй. Тэгээд нэгэнд Япон ингээд Япон руу зориул те шалгалт өгвөл ингээд явж байгаа хүний хувьд бол юм том зорилго өөртөлж явж байгаа хүний хувьд тэнд ингээд очингуудаа нэг юм үлбэр бол байхыг үл хүсээгөө. Хийвэл хийсэн шиг хий. Бүх юмыг сурсан шиг сурчээ. Тэгэх тийм анханасаа эхлээл яг уу номер 1 болчихъя гэж нэг бодоагүй байхгүй. Зүгээр л урд байгаа юм болгоныг л тултал нь юм тийм. Би эндээс юу авч болохоор байна? Эндээс илүү юу авч болохоор байна гэж юусэн ингээл ухаал итгэс тэгэл ингээл битүүсэн ингээл яваал идэвсэн. Тэгээ тэрний үр дүнд ингээл нэгтгэж жил техник жилдээ нэгээр жагсчлаа. За бас nice үт юм байна те нэг юм батламж аваал те нэг юм яваалаа. За окей те. Яг хөө тэрэн зөвлөг байгаагүй. Гэтэ ингээд зүгээр л урталтайгаа ингээд тулаал явж исэн. Тэгээд би тэр нь өөрийгөө бас нэг бодлын дараа нь ингээд өөрийгөө нэг юм уучлах ч гэдэм мөршөөж чаддаг байхгүй. Би ингээд бүтэн одоо юу гэдэг өөрийгөө дайчлаагүй те. Би бүтэн гаргаж чадаагүй те гэхээсээ дараа нь өөрөө тэрэндээ нэг юм харамсах гад ч гэдэм үү. Тэ өөрийгөө нэг юм өшөөдөггүй. Тэнгүүд яа ингээд за тултны яв гэсээр агаал ер нь бол үр дүндээ тэгжэл таарсан. Зөв. Ажилтай. Тэгээд төгсөөд UBS орсон шүү дээ. UBS Japan буюу одоо Японы investment bank хөрөнгө оруулалтын банк гэдэг баха та монголоор бол орсон. Тэгээд би яг тэр сториг танаас өөрөөс нь сонсч байсан болохоор бас хүмүүс яриад өгчөөсөн гэж хүсэж байгаа байхгүй. Яг тийшээ UBS-д орох тэр процесс болохоор зөвхөн миний нэг төсөөлж байгаа болохоор Will Smith-ийн тоглосон кино байдаг шүү дээ. Pursuit of Happiness. Тэрэн дээр чи нэг тийм алаан болдог газар ингээд өрсөлдөөл нэг дотор нь ороод за хамгийн эцсийн шатн дээр яг үнцэн ажилтан болоод идэх шиг процесс явагдсан шин одоо төсөөлөгдөд байдаг байхгүй энэ ярианаас сонсхолоор тэгэхээр ямар одоо яг тийм Японы investment bank гэдэг чинь Япон дотор ууш байхгүй дэлхийд дотор утсан нэлээд алаантай газар тэгээ би нэг альбом судалгаа хийсэн чинь таны ажилласан компани болохоор Японы одоо нийт компаниудын цалингаараа дунджаараа 11-т дээрээс ордог буюу хамгийн сайн компаниуд нэг нь байгаа даа. Тэгэхээр энийг үзэж байгаа хүмүүс магадгүй ингээд маш сайн компанид орохыг хүсээ тэ Японд ч юм уу аль стайлныг хүсэж ч юм уу. Тэгэхээр тэр хүмүүс зориулаад яаж та investment банкнд ороо тэр хүртэлх процесс нь юу болдог вэ? Бас энэ бас дахиад би яг жоохон сунжиж магадгүй. Зүгээр. Ер нь явсараа юу яага UBS юм байсвал яага хөрөнгө оруулалтын банк юм бэ гэдэг асуултаа ч бас ойртох юм санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ оюутан байхдаа ч яг бас ингээл түрүүний ярьсны дагуу те ингээл тулт нь хийгээл яваал тэгээ тэр хүндээ өөртөө мангар ихтгэлтэй те би баг алаад байна те ингээл Японы бас л топ сургуульд нь орчингуудаа тэгэл нэг нь жигсаал яг үндэ японочууд нь өөртөө яг оюутан болчиход хичээл хийдгүү ч гэдэг асуудал байдаг байхгүй яг үндэ юу те тэгсэн тэрэн дээр бол яг ингээл за би ер нь бол яг вэ те тулт нь хийгээ явж гэн үнэлэгдээ явж гэн
Тэгээ нэг удаа яг нэг юм 3 дахь курс авцаа болоод ирэхээр нэг юм дадлага хийх боломжууд гарч ирдэг те. Яг тийм Японд бол тэгдэг. Тэгэнгүүт нь за дадлага хийх боломж нь гарч ирдэг. Дээрээс нь нэмээд юу нь бол ажлын яг төгсөнгүүтээ ажилд орох процесс гэх юм уу та. Тэр нь болохоор 3 дахь курсээс эхэлдэг байхгүй. Тэгээ яг тэр момент дээр за ер нь бакалавр байхдаа нэг үзье те. Ер нь дадлага хийгээд үзчихье. Яг үндэ яг ямар ажилд орох нь ч гэсэн айгу ийм юу руу явах хэвээр яах хэвээр ямар туршлага хөрөмтлүүлэх хэвээр юу нь Японд үснийх юу зулгааж авах хэвээр гэдэг нь ч гэсэн жоохон ойлгомжгүй байсан үйл дээ. Тэгээ юу нэг хитууцаа башид яагаад орсон бэ гэж бодоод үзэхээр бол анх ингээд Монгол сургууль төгсөөл явахдаа л дэлхийд дурсагдах Монголын корпорац бүтээмээр ингээд бүр ингээд цаасан дээр бичээд өгсөн. Тийм үү? Yes. Тэр яг нэг Шинэ Монголын юулдаа соёлол доо. Яг төгсгүйд нь яагаад ингээд гадагшаа явж байгаа юм бэ? Яагаад Япон явж байгаа юм бэ? Чиний яг дотроо бодож байгаа тэр passion гэх юм уу те. Хүсэл эрмэлзлээ чиний бичээд үлдээ гэдэг. Тэгээ би яг тэрэн дээр бол тэгж бичижсэн. Тэгээд тийм учраас одоо тэ Хитоцу Баши гэдэг сургуулийг сонгож ийсэн. Өнөөдөр угаасаа нэг юу гэдэг юм аа буцаад нэг өмнөх сэдв рүү орчих магадгүй л те. Өнөөдөр 10,000 йены шин дэвсгэртэн дээр байдаг Шибасава гэдэг хүн байдаг. Энэ болохоор одоо Японы одоо капитализмын орчин үеийн капитализмын одоо эцэг гэж яригддаг хүн байдаг буюу айгүй их бизнес руу чиглэсэн, индастри гэх юм уу те салбарын хөгжил рүү чиглэсэн юм хүн байсан. Тэнгүүд за ийшээ юу нь бол ингээ яв. Яагаад тэгэхээр эцэг эцэг угаасаа бизнес те ингээ Монголын одоо дэлхийд дурсад корпорацийг бүтээхэд бол мэдээж тэр лүүний явъя гэж ингээ сонгож ирсэн. Тэгээ явж ирсэн аа юу нь бол за өөрийн гэсэн зэвсэгтэй болъё. Ямарваа нэгэн лидер хүн байна уу те ямарваа нэгэн яг ингээд мөс хаглаад явах юм бол өөрийн гэсэн зэвсэгтэй байх хэвээр хүмүүстэй ингээл битүүл зах зээл дээр алхаан болно шүү дээ. Тэр дүн зэвсэгтэй бол. Тэгээ би тэрийг юу сонгож ирсэн бэ гэхээр санхүүг авъя гэж бодож ирсэн. Санхүү дотор бол ер нь л илүү юм капитал маркет буюу хөрөнгөний зах зээлийн санхүү. Энэ бол яг миний зэвсэг болж магадгүй гэж явж ирсэн. Тэгээ яг нэг дадлага хийх гэж үзэл нэг хэд хэдэн байсан л да. Тухайн үед болохоор ингээл бас тэ хаашаа явах хэвээр тэ Японы одоо trading house гэж ярьдаг, шууша гэж ярьдаг, тийшээ явах хэвээр ч юм уу. Эсвэл консалтинг компанид орох хэвээр ч юм уу. Эсвэл хөрөнгө оруулалтын банкнд орох хэвээр ч юм уу гэдэг ингээд явжсэн. Бүгд нь өгсөн. Тэгээ ер нь бол 3 дахь курстэй багт чинь нөгөө нэг төрөний буцаад яриа руу ороход амар ихтэй байсан юм чи өст цөм алгадуулдаг. Айгүй хүмүүс. Тийм үү. Тэгээ яг ингээд шалгалтын нөгөөл ирсэн чи өст зүгээр нам усуулаад ерөөсөө зүгээр алгадуулчих. Тэгэл яагаад тэнцэхгүй байгаа юм болоо те яа болохгүй гэдэг яг нэг хид хидэн дадлага хийсэн л те. Тэгээ ер нь бол за боломж нь гарвал баг тэр чигээр ажилд орчих маяг юм бодож л байсан байхгүй. Тэгээд ингээд яваад үтсэн чинь нэрээ юу вэ? Би чинь зүгээр жижигхэн хөөрхөн нэг юм аквариумны нэг юм жижигхэн жарахаа байсан юм байна гэдэг л ер нь л ойлгож байгаа байхгүй. Тэгээ нэг тэр сургуультаа хөөрхөн ингээд тэгээ топ нь ямар ч байдлыг байгаа байхгүй. Яа ингээд том юуруу ингээд цутгаад үтсэн чинь тэгээ ингээд одор утсан чи өөр сургуулийн айгу мундаг хүүхдүүд байсан, айгу мундаг оюутнууд байсан. Тэр дунд би юу тэнцэж чадахгүйсэн байхгүй. Тэгээ би бүр нэг хэсэг хямралд ороод тэгээ яагаад би тэнцэхгүй байгаа юм бол яг юу болохгүй байгаа юм бол би уул нь хамаг юм л дайчилж ирсэн шүү дээ. Яг яа болохгүй байгаа юм. Тэгээ нилээ ингээд бас өөрөө эргэцүүлж бодоол тэгээ ер нь юм үлээ яах вүлээ гэл нэг удаа нэг хямралд орсон юм аа. Тэгээ тэр үед нэг дадлага хийж үзээд ер нь ойлгосон зүйл нь юу ихээр за ер нь бол би бол ерөөсөө юу те мэдээж угаасаа тухайн үед ч одоо уйтан хүүхд айгу мундаг сурлаа гэхэд юу л мундаг болов гэж те. Яг тэгээд бодоод за ер нь бол өшөө өөрийгөө ер нь бол нилийн чангалах хэрэгтэй юм байна. За чангалахтай тэгвэл хамгийн чанга газар нь хаана вэ? Ингээд бод мэдээж дүнгэж харж байгаа ажил те янз янз бүгд л хэцүүлтэй. Гэтэ тэр дундаа бүр ингээ хамгийн дарамттай, хамгийн стресстэй, хамгийн ачаалтай тэгсэн мөртлөө уюуныг бол хамгийн их ингэж бүр ингээ шүүсэлдэг. Тэр газар тэгвэл хаа юм бэ гэнэ. Тэгээ явсаар агаал нөгөө хөрөнгө оруулалтын банк дээр очиж байгаа юм л да. Тэгээ тэнд очиод угаасаа эргэн тойрны хүмүүс нь айгу мундаг байсан. Хамт өрсөлдөж исэн хүмүүс нь айгу мундаг байсан. За энэ бол ер нь яг л миний л орох газар байна те. Тухайн үед ингээд дадлага хийгээд үзсэн чинь угаасаа олигтой байж чадаагүй би. Тухайн үед оффер авч чадахгүй байгаа байхгүй те. Тэгэл за би ер нь бол алуулчлаа. Би өшөө юм хийх хэрэгтэй юм байна, өшөө юм сурах хэрэгтэй юм байна. Тэгээ ер нь бол явж исэн. Тэгээд яг хөрөнгө оруулалтын банк янз янзын газар л дадлага хийж үзсэн л те. Goldman Sachs ч вэ нүү, JP Morgan ч вэ нүү, Barclays ч вэ нүү те. Morgan Stanley ч үсэл хийж үзсэн л те. Тэгээ явсаар агаал яг уурс таарсан бол UBS байсан. Тэгээ тухайн үед UBS болохоор бас надаа яг яагаад айгүй юм зүгээр санагдсан бэ гэхээр одоо хоногийн юу нь юм багхгүй. Яг ингээд хөрөнгө оруулалтын банкнд ажилд орлоо гэхэд амьдрал юу хүлээж идэг вэ гэхээр өглөө 4. Тэгэхэд хардаг. Тэгээд нэг өглөө нэг 8-9 гээд буцаад ажилд орчдөг. За тэгэхээр нэг өдөрт нэг 2-3 цаг унтдаг тий. Тэгээ ер нь бол ийм л амьдрал واخхой. Тэгээ тэрийг бол эхний жилдээ бол жишээлбэл 365 хоног бол би ажиллаж байсан. Even 12 сарын 31 байна, 1 сарын 1 байна падлиг байна. Тий хагас бүтэн цанг бол ажиллаж байсан. Тэнгүү тийм амьдрал ер нь хүлээж байгаа. Тэнгүү тэрийг хинтээ хамт өнгөрүүлмээр байгаа вэ гэдгийг бас аюух бодож исэн тохоо. Яг энэ хүнтэй ингээд яг би нэг хүндлээд
энэ нэг юм байгаа орчин, уур амьсгалтай би хүмүүстэй хамтдаа тэр нэг юм бүх цагийг те баг ингээд хамтдаа өнгөрөөж байгаа энэ цагийг би тэсч чадах уу, хамт байхыг хүсэхгүй гэдэг. Явсаар гал UBS-тэй нэгээд нөгөө талаасаа бас тэнцсэн ч гэсэн тэр байсан. Тэгэл за окей гээл тэгэл UBS руу л орчихсон. Процесс нь бол те буцаад нэг бүр анхны асуулт руу буцаад очил. Процесс нь тэгвэл ямар байсан бэ? Яг энэ дээр болохоор бүр чи надаа нөгөө нэг хин төгсөн шүү дээ. Яг энэ асуултыг асуу шүү гэдэг. Тэгсэн болохоор би ингээд эргээд ингээд бодож үзтээ. За яалаа гэх. Бас бодсон чи бас ядаргаатай юм явсан байгаа байхгүй. Яа ингээрээс юу нэг 10 гаруй юм степер явсан бэл. Эхлээд нь яадаг гэхээр entry sheet гэж ярьдаг. Тэрэн дээр яадаг гэхээр ерөнхийдөө бол нэг юм ихний ээлж юм юу гэдэг. Өөртөө хүслийг гаргадаг. Одоо ингээд apply хийдэг те. За энэ apply хийлээ. Би одоо ийм сургуульд төгссөн. Тэ бид нэр би ийм хийж ирсэн. Яагаад би хөрөнгө оруулалтын банкнд ормоор байгаа. Яагаад би UBS-д ормоор. Энэ болгоныг бичиж. За тэгээд бичээд ирэнгүүт ер нь яадаг вэ гэхээр айгу Японы энэ зах зээл ялангуяа дөнгөж бакалавр төгссөн хүмүүс ч гэдэм үү те магистр төгссөн хүмүүсийн үед докторч гэсэн бол ингээд шинээр ажил орж байгаа хүмүүс хамгийн муухай ийм юуг нэр мэдээ. Нэг бол ингээд ялгуурлан үзлэхлээр арай л амар гэж магадгүй. Тэр нь юу гэдэг шууд сургуулаар нь скрин хийчихдэг. Тэгээ юм хэдэн улсын альсвал хувийн хамгийн топ сургууль биш л бол ерөөс шууд госол. Бүр үнэхээр л амар юм бүр чи бүр амар олцоод биш л бол ерөөс шууд чинийс хаан аль сургуульд төгссөн тэрнээс шууд гасгад. Тэнгүүт чинь яг энэ investment bank-д орох тэр ялангуяа investment banking-ийн тэр нэг юм хилтэс гэх юм уу те. Тэр division руу ороход бол ер нь бол хэдэн мянган хүнээс нэг гарын 5 уранд нэг гар дотор багт хүн ордгоо гэж ер нь бол ярьдаг байхгүй. За тэрний дараа яах вэ гэхээр шууд нөгөө юу руу дараагийн бас их одоо бүгднийг нэг скрининг хийх шатны юу гэхээр тест гэдэг. Web test тэгээд бас яг тэгээд очдог on site test гэдэг нэг байдаг. Тэгээд web test дээр нь юу гэхээр ер нь бол юм за Японы янз янзын логикийн тест дараал хурдан уншин те англи хэлний өгүүлбэрийн юу яа математикийн тоонууд явна логик сэтгэлгээ явна зарим тохиолдолд математикийн олимпиадын хэмжээний бодлого төрөл орж ирнэ. Ерхэд IQ-г шалгаж байгаа юм байна. Юу IQ-г шалгадаг. Тэгээд зорилго нь юу гэдэг вэ гэхээр яг хэцүү бодлого өгнөхөөсөө илүү маш богинохон хугацаанд хэр их энэ хурдтай ажиллаж чадж байна гэдгийг нь хардаг. Пүнк гэлвэл мангар богинохон цаг хугацаанд энэ бүгдийг бодож чадж байна. Тэгээ Япон хүмүүсийн хувьд бол тэр нь бол угаасаа нөгөө нэг ингээл оюутан байхдаа бэлдэжсэн зүйлүүд ч юм уу. Тэгэхээр айгүй easy баг. Бидний үед юу гэхээр гадаадаас ирээд ирсэн яг Японыхон боловсруулаар нь яваагүй болохоор ч бас тэр ч бас за юу лээ гэж нэлээд хурдан хийхгүй бол болохгүй гэсэн. За хэдэн зуун хүртэл ингээд багассныхаа дараа нь яад гэхээр одоо ер нь нөгөө ярилцлагын шат руу ордог. За ярилцлагын шат би хэдийг өнгөрөөсөн бэ гэж чинь нэг эхний ээлжийн ярилцлага нэг 6 удаа явсан байна. Эхнэнд нь юу байсан бэ гэхээр 6 удаа. Yes 6 удаа. Эхний хоёр нь юу байсан бэ гэхээр группээр гэсэн. За яг адилхан ингээд нөгөө нэг тест хүртлээ ингээд явцсан байгаа нөхдүүдийг цуглуулангуудаа нэг 5 6 хүүхдийг нэг өрөөнд оруулангуудаа бүгднгээс нь ингээд асуудаг байхгүй. Тэгээ тэрэн дээр айгүй зэвүүн л дээ. Шууд ингээд голд нэг нь асуулт тавингуудаа за гараа өргөд хариулаарай гэл. Тэмүүчс бүгд тэр уралдсан шүү дээ. Пүм пүм гэл яриулаа. Тэгээ ингээд тэрэн дээр юу нь юу хардаг гэхээр энэ ямар хүн байна. За энэ юу нь бол ингээд яаж агаар уншиж чинь гэх юм уу те. Яг анх ярьжсэн зүйлтэйгээ яг ингээд нийцтэй байна гэдэг. Ерөнхийдөө ингээд шалгачих. За ингээд группийнх нэг ярилцлага дуусчих. Дараа нь яаж ихлээр группээр ажиллах гэдэг нэг тусдаа нэг юм бас ярьцлага. Тэгээ тэрэн дээр яадаг вэ гэхээр голдон даалгавар өгч байна. Тэгээ голдон даалгавар өгөнгүүтээ за эднэр юу н багаар яаж ажиллаж байна. Огт би нэгэ танихгүй нөхдүүдийг нэг өрөөнд авчиж тавьчихгоо. Голдон нэг даалгавар өгөө. За та багаар ажил. За хэдэн минут нэг цаг бодчих тэгснийхаа дараа нэг 15 минут презентацийн тавиарай. Гэл тэнгууд шууд ингээ харцдаг байхгүй. Тэгэл хараал ирэнгүүт чинь яа за энэ хинэн юу вэ гэл тэнгууд бүгд нэг үнэ ингээл бацх гэж үзэн штт те. Голд нь ингээл тавьчих готчаа. За би өөртөө өөрийгөө апилдэн. Би өөрийгөө хүмүүстэй гэдэг яг таниулна гэл. Тин чин дандаа банкрууд ингээд суудсан байгаа шүү дээ. Тэнгүүд за би лидер нь болъё. Би нэг базъя. За би энд нь яг ингээд эсрүүцлэе. Би цагаа барья те. Би нэг юм бусдыг нэг ингээд хэрэлдээд байгаа гэсэн зохицуулаач. Тэнгүүд хүн ингээд яг хинхэн ямар хүмүүс байна, ямар хуур амьсгалтай тэрийг мэдчихэж байгаад ямар үр өрөөлийг базж аваад яаж багаар ажиллаж байгааг нь харж байгаа байхгүй. Тэгээ тийм аюу юу асуулттай. За тэгэл тэн дотор бас тэрнийг ингээд яваад дуусчихгоч яаж юм гэхээр хувь хүний ярилцлага руу орно. За хувь хүнээр нь дуудаж авчираад тэр үуч нэг associate ч гэдэм үү те директор энэ төвшний хүмүүстэй л уулзч байгаа юм л та. Тэгэл ингээд хэдэд дуудаа. Тэр нэг 2 3 4 удаа ч юм явсан баг. Тэний дараа нэг юм айгу богинохон хэмжээний юм дадлагын шин чанартай юм явдаг. 2-3 өдрийн одоо internship гэх юм уу тийм байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр яг investment bank-ийн ажлыг ерөнхийдөө юм төстөө маягаар хийлгэж үзүүлдэг байхгүй. Тэгэл ерөөсөө ингээ хитаа 10 хүн байгаа болохоор заа нэг тэр нэг группээр ярих юм бол 7 8 групп хуваагдаад нэг группт нэг 6 7 хүн байгаад тэгэнгүүтээ ерөөсөө 2 3 хоног юу болдог вэ гэхээр яг investment bank дээр яадаг вэ гэдэг шиг зүгээр нэг mock юм даалгавар өгч. За миний хийж ирснээр бол тэр Sony л байсан санагдчих.
За Sony гэдэг компани ялангуяа юм тоглоомын одоо нэг юм зах зээл дээр нэг иймэрхүү юм байна. Та хэд одоо ямар компани худалдаж аваад энэ бизнесийг яаж хөрвүүлэх ёстой вэ? Бодоод үзээрэй. Тэгээд аль компани худалдаж авахын хэдээр худалдаж авахын тэрийг яаж санхүүжилт яах юм. Тэр чинь гэхдээ бодоод үзтээ яг үн дээр инвестмент ямар ч оролцож үзээгүй хүмүүс шүү дээ, тий. Тэр нэг ажлын хийж үзээгүй хүмүүстэй шууд тавьчихсан. Гэхдээ тэрийг тавихтай болохоор эхлээд нэг 2 цагийн хальтхуултхан нэг юм өнгөцсөн юм өгчих. Тэгээд ингээд явангууд ч яадаг вэ гэхээр ер нь бол 2 хоног унтаагүй. Яа ихлэ шууд өөрөөрөө дахиад нэг бүгд мангарах мэдээлэл хүн зав. Битүү цаас урд нь тавьчихна. Тэгэл одоо наатаа өөртөө ингээд уншаарай. Наатаа өөртөө тэгээд бодоод тооцоо бодроо гэж орчихно. Тэгэнгүүт ингээд эхний өдөр нь бүгдээр ажиллаа, муудлаа, янз янз боллоо, унтахгүй шүнжэнгөө суулаа. 2 дахь өдөр нь явлаа, маргаашийнхаа 3 дахь өдрийнхаа презентацэндээ бэлдэнэ гэл ингээд бас 2 өдөр унтахгүй. Битүү. Тэр хугацаанд амар зүүн юу гэхээр ланчнд дуудаж авч гарна. Динерт авч гарна. Тэгэнгүүт тэг шалгаад байгаа хөөхгүй те. Энэ яг нийцтэй байна яаж нэг чинь. Ингээд яваад тэр хүртэл яваад ерөнхийдөө энэ презентацийн дуусаад ирэнгүүт ер нь бол нэг юм хитгэн хөвгт үлддэг. Тэгээ хитгэн хөвгт үлдсэн зар хамгийн сүүлийн шатна. Тэр нь юу гэхээр Super Day гэдэг нэг юм балер нэг өдөр гэдэг. Super Day гэдэг нь яг ямар ч таа гэхээр өдөрт нэг 7-8 интервью зэрэг өгнө гэсэн. Зэрэг гэж ингээд усруулад өгнө. За. Нэг интервью 30 минуттай. Тэгэхээр 7-8 өөр хүнтэй 7-8 удаа гэсэн. Тэгээ ерөөс дундан зайхгүй. Ер нь яаж ийм нэхэр хамгийн дээдлийн одоо managing director ч гэдэг юм уу те амар юм heading хэмжээний энэ хүмүүстэй л ерөнхийдөө яриулдаг байхгүй. Тэгээд эрэнгүүт ингээд тэр хүний яг юм өөрийгөө ингээд тухайн хүн болгон дээр ингээд нэлээ ингээд ядарна шүү дээ. Нэг ярьсан хөхөд ядардаг. Тэгээд тэр ядарч байгаа байдлыг энэ хүн даваа гарч чадж гинөө. Тэр хүн болгонд яг үнэхээр өөртөө нийцэлтэй байна уу гэдгийг л ер нь үзэл байгаа юм л та. Тэгэл би ч одоо сандгийн яа тэрст ямар амар ачаалттай өдөр байсан бэ гээл. Хүн болгонд өөрийгөө нэг юм гой ойлголчих гал тэг ингээд дахиад ажиллуулаад явж байгаа шүү дээ. Тэгээ нэг 7-8 нэг өдөр Super Day яваал. Тэгэл ер нь бол офер авч ирсэн да. Тэгээ ер нь бол тэр жил яасан бэ гэхээр 2 хүн авч ирсэн. Нэг нь болохоор Токиогийн сурвалд өгсөн нэг залуу байсан. Тэгээд нэг нь би байсан. Нэг жил 2 хүн авдаг. Вау. Та анханаас мэдчихсэн байх тий. Одоо яг investment bank дээр орох юм бол гэртээ харихгүй 2-3 цагийн ойртой ингээ бүтэн жил явна. Байгалах юм бол тэгэл 4-5 жил гээл үргэлжлээл явчлаа байх. Тэгээд хүмүүс тэрийг мэдхээрээ сонгодгүй байхгүй юу? Ер нь бол лайл юу гэж ингэ өөрийгөө тэ ингэ нойрмороо золиослоод юм. Би яах гэж ингэж өөрийгөө зовоох юм гэж бодно. Хичнээн өндөр цалинтай байсан цаамаа ахгүй дийлэх хүмүүс л өөрийгөө зовлонтой зам руу бол зүтгүүлдэггүй. Тэгэхээр та тэр зовлонгод мэдчихсэн мөртөөсөө яагаад сонгосон бэ? Яагаад тэр өөрийгөө зовлон руу оруулсан? Хамгийн хэцүү зам руу. Ер нь зүгээр маш хамгийн хэцүүг нь үзье. Хамгийн хэцүүг нь үзсэн байгаа цагт бол багийн газар очихсон ч гэсэн бол үзэлцчих бах. Тэгээ богинохон хугацаанд өөрийгөө айгүй сайн хөгжүүлэе л гэж бодсон. Яг үнэхээр тэгж ярьдаг байсан байхгүй юу? Яг хоо энэ тэгэл өөрсдөө арилд үйлгэж байгаа хэрэг байх л та. Тухайн үед хөрөнгө оруулалтын банкнд ажиллаж байсан нөхдүүд үгэж ярьдаг байсан бэхээр maybe консалтант ч тэгж ярьдаг байж магадгүй. Ер нь бол чи хэрвээ энэ инвестмент банкнд 1 жилийг өнгөрүүлэх юм бол чи бусад өөр салбарт 3 жил өнгөрүүлж байгаа ялгаагүй. Тимийг одоо туршлагыг авнаа л гэсэн. Яг тэр нь бол одоо бас хөргөжсэн хэрэг л ах л та. Гэхдээ тэр хэмжээний бүр юм амар юм юу гэдэг юм байгаа юм intense юу бол байдаг байхгүй те. Тэгэнгүүт нь за окей. Тэгвэл өстой жинхэнэ би энд maybe 3 жил ажиллах юм бол 9 жилийн баг experienceтэй болчих юм те. Туршлагатай болчих юм. Тэгвэл ерөөсөө үзэлцэлт яад юм те. Одоо тэгэл би яагаад ч юм тухайд айгүйх яарал итгэсэн мэдхгүй одоо те магистрач гэсэн бакалавртаа нийлээл 5 жил хийх гэж зүтгүүлээл те. Тэгснээр дараа нь UBS-д орол застаж өгöd буйнхан хугацаанд л айгүй их сурч амар л хөгжиж ийл. Тэгж л бодсон. Зөв. Тэгээд тэн байж байгаа дараа нь Японы банкнд орсон шүү дээ, commercial bank. Талааны банк дотор. Шал өөр байсан байх. Ер нь бол маш өөр байсан. Тэгээ би яг хоо одоо зөвхөн одоо монгол хүмүүстэйгээ ярьж байгаа болохоор яг хоо ийм хүү яриа гэх юм уу. Яг тухайн үед бол Японы нэг Mizuho гэдэг одоо цэнхэр өнгөтэй банк гэж ярьдаг. Тэгээ энэ банкнд ороод ажилласан. Тэгээ тэр үед болохоор юу хийжсэн бэ гэхээр энэ хөрөнгө оруулалтын банкаас шал өөр байсан л та. Тэр нь бол ерөнхийдөө бол ийм хөрөнгө оруулалтын банк ч айгүй араас нь ингэж явдаг байхгүй. Actively явдаг. Ингээд явал за ийм газар худалдаж авах уу, ийм хөрөнгө босгох уу, те яах вэ гэж явдаг. Банк чи яаж юм гэхээр ер нь бол ийм пассив. За нэг хамаараа нэгэн бизнес ирлээ. Бид нэг ийм юу байна, зээл авах хэрэгтэй байна. Энийг таад өгч чадахгүй юу гээл те. Бидний одоо credit rating хэд байх уу гээл нэг юмрх юм болоод. Тэнгүүд яасан вэ гэсэн чи банкнд ингээл яг commercial банкнд орсон чинь ер нь бүх юм надад удаашарч харагдчихсан байхгүй.
Бүр ихний нэг 1-7 хоног бол би бол бүр үнэхээр шоконд орж ирсэн ингээл. Бараг ингээд slow motion те удаашралттай ингээд бичлэгийг явуулж байгаа юм шиг ингээл хүмүүсийг хөдөлгөөнөн ч тэр response нь ч тэр mail нь ч тэр уцаа авч байгаа байдал нь ч ер нь бол яг гоо те айгу муухай сонсож иж магадгүй л гэхдээ яг үнэхээр тийм мэдрэмж яг төрж исэн байхгүй. Яа тэгэхээр өмнө UBS тахад бол нэг утасны ингээд дүрг гэд дуурахад авахгүй байхад би загнуулт гэсэн юм. Ерөөсөө наашаа ингээл те 2 дугуурлаа гээл ерөөсөө босч ирээл босч тахш чи одоо юугаа игээд байгаа юм бэ? Наад уцаа аваач те. Ийм амар удаан аваадах те. Наа чи нэг хин нэгэн ямарваа нэгэн байдлаар бид нарыг гэж залгаж яж байгаа те. Тэгээ тэр хүн рүү чи хүлээлгэнэ гэдэг бол наа чи бол ерөөсөө яс алдсан. Шууд ав. 1 секунд. Ерөөсөө дүрг гэд дугуулахад панк галах шүү. Тэгээ ерөөсөө тэр чин баг сүултээ бүр рефлекс болж байгаа байхгүй те. Нэг жоохон ингээл дүрг гэд дугуулах. Байна уу те. UBS сонсож байгаа ингээл. Тэнгүүд чинь нөгөө нэг банкнд очсон чи яасан гэсэн чи 4 3 4 5 дуурж ил нөгөө хүмүүс нөө за гэл. Тэнгүүд чинь тэр нэг юм бас нэг жоохон хандлагын ялгаа тий зээл өгж байгаа тал нөгөөтгөн зээл чинь одоо юу гэдэг санхүү босгох гэж байгаа тий шал өөр юм байна. Бас нэг юм арай өрсөлдөөн ч гэх юм уу тий нэг юм калчер шал өөр юм байна даа л гэж бодсон. Шинэ Монголд байгаа үед та нөгөө сая хэллээ шүү дээ. Монголыг дэлхийд гаргасан корпорац гэд бичсэн юм байна. Тэнгүүт нь танд нэг Японд ажиллаж байгаа үед чинь та анарахтай уулзаад тэгээд энэ тухай ярьжсэн үед танд нэг тийм сэтгэлийн дуудлага ч юм уу юм шиг санагдсан уу. Гэтэ тэр чинь бас аюу хэцүү шүү дээ. Тухайн үед ерөөсөө аюу жижигэн компани байсан. Цаашид амжилттай явах гэсэн мэдэхгүй. Японд өөрийнхөө карьераа ингээд босгоод тэгээ Монголд юу гэдгийг мэддэхгүй. Ерөөсөө босоогүй. Яг тодорхой хэмжээ босцсон байсан ч гэсэн хаашаа явах нь тодорхой биш байгаа газар хүрээд ирээ. Энд хэдүүлээ гоё Монголын гоё ухааныг гадагшаа гаргая гэд дуудлага орж ирэхэд тань ямар санагдчихсан бэ? Тэгээд ягаад Японд байгаа бүх зүйлээ ингээд хаяад та энэ магадгүй ингээд нэг дахиад нэг 12 жил ажилласан бол бүр ингээд нэлээд боссын босс болцсон байсан байх. Тэр боломжоо ингээд хаяад энд ирсэн тэр зориг шалтгаан юу вэ? Ерөөсөө visionless. Яг юу одоо бизнес гэж харуул бизнес. Гэтэ бизнесийн ард ингээд явж байгаа тэр утга учир нь юу байсан бэ л? Тэгээ би айгүй нэг бодлын ичүүртэй нь юу гэхээр тухайн үед яг стартап гэж юу юм бэ гэдгийг ч гэсэн яг өөрөө мэдэхгүй байсан байхгүй. Тэгээ Монгол юу болж байгаагаа ч мэдэхгүй. Тэгээ уртлынхаа амьдралтайгаа зурлаа л явчихсан байхгүй тий. За энэнийг нэг ардаа гарчи. За энийг нэг ард нь тий нэг яаж чад хайтайхан болгочихъя гэж явчихсан. Тэгэхдээ яг нэг тухайн үед чи яг нэг ингээл 29 30 төгчсэн. Тэгээ нэг юм 30 төхөд ирэхэд нэг хүн нэг юм жоохон ингээл нэг жоохон бясалгаал эхэлдэг шүү дээ. За би чи юу игээд байгаа вэ? Тэгээ хиний төлөө юу игээд байгаа вэ? Яагаад ч юм нэг юм цаанаасаа нэг юм нэг хүүгийн гэсэн юм уу гэдэг шиг тий. Би юу н Монголын хөтлөө юу хийж байгаа вэ тий. Юу н яах гэж би гадагш явсан юм байна гэл ингээл бодтол. Тэгэл байж байгаа л тэгэл би яг арай өөр плантай байсан л та. За юу н бол ингээл инвестмент банкаар ингээд буцаад явъя гэж юм тийм хүн бодчихсон. Гэтэ яг тухайн үеийн тэр нэг юм Монгол залуус, Монгол оюун ухааныг тий Монголыг юу н дэлхийд дахинд потенциалтай гэдгийг харуулъя. Тэгээ тэр асуудал угаасаа надаа UBS тэр ч гэсэн байсан байхгүй. Би хооч гэсэн байсан. Тэгэл хэрэндээ ингээд би зөвлөгөө өгөө явж байгаа байхгүй. Тэгэл амар том менежментийн хүмүүс дээр нь Монгол, Японы том компаниуд дээр нь очивол би зөвлөгөө өгөхгүй презентацийн тавил янз янз. Тэгж яхад л өдөөс Монголыг сонсчвал ер нь бол тий. Морь ундгүй тий. За танд юу интернет гэж байдгүй тий. Чи сургуультай юу байсан уу? Морьор явдаг байсан уу ч тийм. Яг тэрийг нь би бол ерөөсөн муу гэж бодохгүй. Гэтэ юу гэсэн үг гэхээр харах хүнзэг нь ерөөсөө тийм л байна тий. Та хэд нөгөө нүүдэлч хүмүүс өстэй тий. Тийм л нүдээр харж байгаа. Тэнгүүт тэр нэг юм цаанаа нэг тий нэг юм жоохон бас нэг юм хөдлөхүүц юм бол төрдөг байсан байхгүй. Тэгэл бодож нэрээ би чинь одоо юу ийг яваад байгаа юм бэ? Нэг мэдсэн чинь Японы тий муухагаар ярихад эрэг шуурганд болцсон. Яг үндэ би байсан байгаагүй ямар ч алгаа байхгүй. Миний сэлгээ болох зүйл зөндөөлөх. Заавал би байх албагүй. Араасаа чагсаж байгаа шүү дээ. Төрний хэд мянган хүн чагсаж л. Яг тэр хүмүүсний хийгээл явчих. Тэгэл нөгөө нэг нийгэмд үзүүлэх нөлөөг үзүүлэл явчих. Тэгтэл би одоо юу вүлээ гэж бодоод үзээд. Тэгээ дээрээс нөгөөрийнхөө түрүүн бичижсэн бодоод үзсэн чинь. Гэхдээ ер нь яагаад тий яагаад би яг ингэж орж болохгүй гэж. За стартап гэдэг би интэхгүй байж болно. Гэтэ энэ зорилго чинь өөрөө бид миний хамгийн анх бодож ирсэн яг зорилготой яг адилхан биш үү? Тэ үзэлт оролдоод үз. Тэгээ яг тэр үед ингэж түлхсэн бол мэдээж гэр бүл байгаа тий. Эхнэр маань хүүхдүүд маань ч байдаг л ингээл яадаг яг оролдоод үзэхгүй даа л гэж байсан. Тэгээ би хамгийн амар надад санагдсан юм нь энэ шийдвэрийг гаргах гэж 6 сар болсон. Тэгээ би өөрөө ингэж муухагаар хэлэхэд юм алцсанж байгаа юм шигтэй ингээл шийдвэр гаргаж ятцсан байгаа. Энэ байдлаа би өөрөө өөртөө амар дургуурсан баг. Би яагаад те ийм залуу байж дөнгөж 29 байж яг ийм зүгээр нэг ажлаас ойлгох эсвэл те Японых амьдралаа нэг удаа ингээд болонгуудаа Монгол руу ингэж явах амьдралыг энэ шийдвэрийг гаргах гэж би ингэж амар удаад байгаа юм бэ те.
Одоо энэ шийдвэр иймэрхүү шийдвэр гаргаж чаддаг бол цааш би бүр шийдвэр гаргаж чаддаг. Бүр эрсдэл авч чадахгүй юм. Тэгээ дээрэс нь араас нь болохоор өөртөө итгэх амар ихтэй байгаа байхгүй. Би бол үнэхээр би өөрийгөө дайчилж ирсэн. Тийм болохоор за энэ бүтэхгүй байлаа гэд дараа нь би өөрийгөө өчр олж чаднаа. Амьдрчаад явж чаднаа л гэж. Ер нь л иймэрхүү олон юмны ингээд комбинашн гэх юм уу те. Хослын үр дүндэл шийдвэр гаргаж ирсэн. Тийм байна. Монголд хурж ирээд за Анд Глобал би бас байсан хүнийхээ өнцгөр хэлэхэд бол хамгийн сайн хүний нөөц ер нь Андад байдаг гэж би бол боддог. Яг дотор нь ажиллаж байсан үний үед. Тэгээд та Японд бас ажиллаад Японы бас хамгийн сайн хүний нөөцтэй газар байгаад үтсэн байгаа шүү дээ. Тэгэхээр айгүй сайн одоо comparison буюу харьцуултыг та гаргаж ирж чадах хүн мөн болоо гэж бодоод байгаа юм. Тэгэхээр яг Монгол залуучууд болон Япон залуучууд за инвестмент акт дотор бас мэдээж олон гадныхан байгаа. Тэгэхээр Монгол хүний онцлог нь юу вэ? Юугаараа давуу, юугаар асуул. Монгол хүний давуу тал бол айгүй юм сэтгэдэг юм уу? Сэтгэдэг. Тэгээ ер нь бол түс тас пумпан хийчихэл та. Тэ хийгэл үзчихэл та. Тэгээ энийг тэгэл заавал төлөвлөдөх шаардлага байгаа юм уу? Тэ ер нь бол нэг хийж үзсэж л ойлгоо штэ. Тэгээ янз бүрийн санаа оноо гарч ирдэг. Тэ нэг юм айдиа гарч ирдэг ч гэдэм үү. Тэ тэр зүйлүүд нь бол би амар юм мундаг гэж боддог. Дээрээс нь бас нэг юм сэтгэж байгаа байдал нь ч гэсэн суурь нь бол яг мэдээж аль ч улсад айгүй мундаг сэтгэдэг хүмүүс байдаг л та. Гэтэ айгүй ингээд монгол хүмүүсийн бас сэтгэж байгаа, монгол залуусын сэтгэж байгаа байдал нь бол бас үнэхээр хурц сэтгэдэг. Энэ болгоно айгүй давуу тал юм шиг. Нэг бодлын нөгөө талаас юу гэхээр юм яг юм тууштай байдал ч гэдэм үү те өөрийгөө дайчилж байгаа байдал. Дахиад нэг алхам яг бүр ингээд унахын даваан дээр дахиад нэг алхам илүү алхачаа гэдэг тэр нэг юмыг гаргахгүй те. Нэг юмыг нэлээд олон жил зүтгэж гээд гүрийлэх үү гэдэг энэ нэг юм дээр бол жоохон бас учир төгсгөлтэй байж магадгүй л те. Гэтэ тэр нь ингээд айгүй хичээдэг ч гэсэн Япон жишээлбэл залуус ч гэдэм амар шазран байхгүй. Үнэхээр шазран ингээл яг ч ингээ юу бэсэж байна те ингээл өрсөлдөөл сууж байхад бол ингээл бид ч ингээд ерөнхийдөө аналист гэдэг ихний 1-ээс 3 дахь жил хүртэл аналистууд байхгүй те энэ аналистууд үл нэг пул дотор байдаг. Энэ дондаас ер нь сонгогддог байхгүй том боссууд нь за энийг би өөрийнхөө прожектын дээр ажиллаулмаар байна. За энэ дээр би Нишкаг сонгоч, энэ дээр би Хосог сонгоч ингээд сонгоол ингээд. Тэгм сонгогдохгүй хүмүүс байдаг байхгүй. Яагаад тэр үнэлэхдэггүй байгаа учраас. Би багт оруулаа гэдэг энэ надад нэмэр болохгүй юм байна. Би мэд одоо чанартай хүн авмаар байна. Тэнгүүт чинь сонгогдохын тулд бөө юм бол. Тэнгүүт яаж нэхлээр бүгдээр л унтмаар гаш нойрдод байгаа. Гүрийг суугаад идэх байхгүй. Гүрийгээл суугаад өрсөлдөө суугаад. Ажлаа дууссан ч гэсэн би нэг юм сонгогдохын тулд илүү юм сураатах илүү юм хийгээтгэгээл суугаал өдөрчөнгөө ингээл өглөө хүртэл суугаал хаяа ингээл суугаал ингээл байж байгаа л ингээл офстер босдог байхгүй те ингээд тэнгуү чинь ширээн дээр харагдтiin ингээл босоод харангууд юу гэдэг тэгэхээр яг ихний 3 жилийн хүмүүс бүгдээр шүн сууж л идэх байхгүй 5 цаг өглөөний 5 цаг 6 цаг сууж л ямар зөв юм байна те тэгээ энэ тууштай байдал нь үнэхээр би бол амар юм бас Япон хүмүүс үнэлэх хэрэгтэй зүйл юм болов уу гэж боддог. Тийм байна. Энэ удаагийн дугаарыг Германы Deng Pharma-гийн Brain Active бүтээгдэхүүнээс туслалтаагаар 5 хүнд хүргэж байна. За Brain Active бол тэр чигтээ тархины амин тижэл байгаа. Бид нар өдөр тутамдаа оюуны ажил хийж байгаа хүмүүсийн хувьд болохоор тархиа ажилуулад хамгийн гол нь унтаж байхдаа ч юм уу альсэл хоолноос тархиныхаа амин дэмээ бүрэн авч чадахгүйгээр ингээд өнгөрөөд байдаг. Үүнээсээ болоод нэг л мэдсэн чинь би нэрээ юу бодож илөө альсэл амархан ингээд математикийн томьёонууд дээр гацч юм уу иймэрхүү тохиолдлууд гараад ирдэг. Тийм учраас Brain Active болохоор таны тархины амин тижэл болно. Хамгийн гол нь дотроо гинко билобагийн ханд, мелисагийн буюу нэмгний байлцмаа ханд, пантотоны хүчил буюу витамин бета, кофеин, омега 3 зэрэг тархинд шаардлагатай амин тижлүүд бүгд багтсан байгаа. Иймээс та хэрэг тархиа бүтэн функцээрээ бүрэн ажилуулахыг хүсэж байгаа бөгөөд өөрийнхөө хөшрөлтөйгөө эсрэг тархинд анхаарлаа хандуулмаар байгаа юм бол Brain Active бүтээгдэхүүнийг ашиглаж үзээрэй гэж санал болгомоор байна. Brain Active маань таны хамгийн ойр бүх эмийн сангууд дээр байгаа шүү. Work life balance гэдэг орчууд айгүй яригддаг боллоо. Ялангуяа шинэ үеийн залуучууд маань магадгүй би өрөөцсөн яг тэрний нэг нь аж магадгүй. Нэг олон цаг яг үндэ ажилламааргүй байдаг байхгүй. Богинохон цагаар илүү мэдээж үр бүтээлтэй байх нь бол ойлгомжтой. Гэхдээ нэг цаана нэг амьдрал гэдэг нэг зүйл байгаад байна те. Найзтайгаа орж гармаар байна. Гэртээ зүгээр хамармаар байна шүү дээ. Ондоо нэг ийм үзэл нийгэм даяараа дэлгэрээд тэгээд нэг ёсны айгүй тийм сул дорой ирэх үе маань эхэлж байгаа байх. Энэ бол зөвхөн Монгол биш ер нь бол дэлхийд даяараа бид нар өөрсдийнхөө эцэг их нарийнхаа үеийг бодохоор бид нараас ч илүү hard work стажинг тэ арчил дөнгөж гарч эхэлжсэн үе тэр дотор алаан хийгээд яаж өөрийнхөө хоолоо зулгах уу гэдэг дээрээ бодоод юу нэг тийм гой сайхан инэхтэй бүр нилээн эрт тэр үе ингээд зургуудыг харахад монголчуудын нэг хар бараан зурган дээр ерөөс инээж байгаа хүн байдгүй шүү дээ. Тэр үнэхээр амьдралын төлөө зүтгэж байгаа байхгүй юу. Тэгэхээр таны яг энэ work life balance дээр ер нь ямар үзэл бодолтой байдэ? Залуу хүн залуу байгаа үе дээр ер нь яах ёстой гэж та боддөг вэ?
Энэ bullshit өө. Яг хоо юу л да тэр хүн ямар амьдрал тухайн хүн те ямар амьдралыг өнгөрүүлмээр байгаа вэ гэдгээс л аюу хамаарах болов гэж бодоод байгаа байхгүй. Баланс гэдэг зүйлийг ярихаас өмнө яг worker те ажиллаараа жишээлбэл юу хиймээр байгаа, юунд хүрмээр байгаа. Амьдралаар лайфын хэсэг те ямар амьдралыг өрнүүлмээр байгаа юм бэ. Энэ болгоны эхлээд нь байж ич тэн дээр нь тэгвэл тийш хүрэх зам нь юу ах юм. Тэгээ тэр нь баланс гэдэг яг би хувьдаа бол те баланс гэдэг үгэнд бол ер нь яг ялангуяа энэ контекстээр бол work life balance гэдэг жоохон дург байхгүй. Яг тэр нэг юм хоёр талд нь гаргаад тавьчаад ялгаад тий жинлээд байгаа юм шигтэй. Энэ талд нь ингээд work and энэ life гэдэг ангууд ингээд байгаа юм шиг. Тэгээ нэг юм аль аль нь 50-50 байх хэрэгтэй юм шигтэй. Гэтэ яг үндэ тийм байхгүй болов гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд яг аль ертөнцид бас ямар салбарт ажиллаж байгаас нэлээд хамаарна л та. Одоо жишээлбэл би бол сүүлийн одоо энэ хэдэн жил юм бэ? 7 жил юу нь бол ийм стартапын ертөнцид амьдарч байгаа. Тэгээд миний хувьд бол тийм баланс гэдэг одоо үг нь өөрөө утгагүй санагч эхэлж байгаа байхгүй. Яг гоо тэрийг нь болохоор ингээл орчин үед юу гэж хэлж байгаа гэхээр harmony ч гэдэг юм гэж яриад байгаа байхгүй. Юу гэхээр энэ хоёр ингээд тусдаа салгаад байдаг зүйл үл ерөөсөө биш. Энэ ерөөсөө ингээд ер нь бол ийм нэгдмэл зүйл юм гэх юм уу? Амьдралын дотор угаасаа л ажил нь явж л гэдэг. Ажлын дотор нь амьдрал нь явж л гэдэг. Энийг ингээл за одоо ажиллая, одоо амьдрий. Бид ерөөсөө ийм ингээд салгадаг гэхээс илүү те. Тэгэл ажлын дотороо бас хай амьдарч болно. Амьдралынхаа дотор угаасаа ажил нь явж л байдаг. Иймэрхүүгээ бодоод үзэхээр би болохоор яг тэргэл гэж бод. Тэгээд гол онцлог нь юу вэ гэхээр би хувьдаа энэ work life balance-ыг за баланс гэдэг үгийг ашиглаа явчих те. Энэ баланс юу гэж боддог вэ гэхээр яг түрүүний хэлсэн ямар work, ямар life өнгөрүүлмээр байгаа юм бэ гэдэг тэр нь эхлийн зэг болоо. Тэрэнд хүрэх зам нь тэгвэл юу байгаа вэ гэдгээс аюу хамаарч. Тэнгүүд эхний ээлжинд яаж вэ гэхээр нэг юм шууд энэ балансыг барай явна гэдэг бол би бол хэрвээ тэрийг хийгээд чадж байгаа тий өөрийнхөө хүссэн амьдралаар явж байгаа бол би тэр хүнд бол баяр үрмээр байгаа хөөх. Тэгэхээр мундаг байна. Баяр үргээ наачвал гоё амьдрал тий. Нөгөө талаас яг тэр нэг хүссэн тэр нэг хэмжээнд лайфынхаа тэр work-ийнхаа өнгөрөхийн тулд чинь бол тухайн phase гэх юм уу тий нэг амьдралын үе шат гэдэг нь байх юм болов гэж боддог. Тэнгүүч энэ баланс чинь дандаа юм абсолют байдаг биш. Дандаа юм тий 50-50 байдаг биш. Хүн болгонд тэр нэг юм тухайн моментод таарсан баланс гэж байх байх гэж боддог байхгүй. Тэр нь жишээлбэл 70 ч гэж бол тий тэр нь болохоор 45 55 ч гэж бол. Тэнгүүд эхний ээлжин яг нэг юм одоо цааштай би бол миний бодол юм байхгүй. Цааштай өөрийнхөө хүссэн амьдралыг одоо өөр авчрахын тулд эсвэл хүссэн тэр балансыг авчрахын тулд эхний ээлжинд бол ялчгүй хард work хийхээс өөр арга байхгүй. Hard work хийжээж тодорхой хэмжээнд буюу юу гэсэн үг вэ гэхээр нийт баланс нь юу гэхээр баг 90 10 авч юм те 95 5 авч 100 авч бод. Иймэрхүү маягаар явж яваад тэгээ баг багаар нөгөө тэр ингээд гайгүй гүцээд ирэнгүүт ер нь ингээд арай балансчаад явах юм болов гэж боддог байхгүй. Тэгэхээр би бол яг хуу тэгээ богинохан хариулт нь юу вэ гэхээр баланс гэдэг нь өөрөө тухайн цаг үеэс тухайн хүний өөрийнх нь амьдрал одоо хүсэж байгаа амьдралаас шалтгаална. Гэтэ би бол ер нь бол баланс гэдэг үг нь өөрөө утгагүй. Би бол harmony л гэж боддог. Сая таны яриаг сонсч нэг үсэн ханд ороод элдв жаргал зуваатай ч эцэст нь төлөх үнэтэй. Яа. Энэ бол тэгэл байгаа даа шүү дээ. Тэгээд ялч үнэн байхаа. Би яг өөрөө бас яг тэрний нэгэн байж магадгүй чсэн. Юу юм бэ гэхээр манайхан ихэвчлэн өөрөө яг нэг тодорхой хэмжээнд үнэлэгдээгүй үнцнээ бүтээх хэмжээндээ хөгжөөгүй мөртлөөсөө тэрнтэйгээ яг тэнцэх хэмжээний rewards буюу одоо шагнал урамшуулал хүсэж байдаг. Тэгээд бас шинээр одоо гарч ирж байгаа стартапууд айгүй олон танил найзууд маань ингээд би болгоод хүний нөөц дээр ямар асуудал байна гэдгсэн чинь шинээр төгссөн залуучууд орж ирээд ямар ч ур чадваргүй мөртлөөсөө маш их хэмжээний зүйл эргээгээд хүсэж байдаг. Тэр хүмүүстэй харьцаад айгүй төвөгтэй байдаг гэд тэгж тайлбарлаж байгаа. Тэгээд бид нар тэртээ тэргүй ажил дээрээ ер нь бол өдрийн их цагийг бол өнгөрүүлж байгаа. Энэ бол гарцаагүй үнэн ажил дээр ч юм уу за жишээлбэл над чи хуваарь ажиллаж байгаа хүн ч гэсэн би бол өөрийнхөө ажил дээр л их цагийг бол өнгөрүүлж байгаа. Тэгэхээр энэ өөрийнхөө хийж байгаа ажил маань ууг нь ингээд гоё дуртай, таашаалтай, гоё зоригтой зүйл байгаад ах юм бол тэр нөгөө нэг баланс гэдэг зүйл чинь таны хэлж байгаагаар ингээ хармони болоод нэгтгэх гээд байгаа байхгүй ууг нь бол зөгцөөд тийм зөгцөөд угаасаа би дуртай зүйлээрээ ажиллаа хийж байгаа тийм. Гэтэ харамсалтай миний бодлоор бол ихэнх хүмүүс Монголд альсэл дэлхийд яг ажилдаа тийм амар дуртай бод биш байгаад байдаг. Ажлыг амьдралын төлөө ажлыг цалин авахын төлөө гэж бол хардаг. Гэтэ ууг нь бол эн чинь ингээд үнэхээр дуртай зүйл нь болчих юм бол маш гоё болох гэдэг байгаа байхгүй юу? Дуртай зүйлээ хийгээд амьдраад шүү дээ хүн чинь. Яаж тийм болох вэ? Яаж та өөрөө ингээд ажилдаа дурлаж ийдээ? Бас хүмүүс юу зөвлөх вэ? Яг хоо
Эхлээд яг чи өөрөө юунд дурладаг вэ? Тэ. Одоо ямар ажил нь өөрөө чиний өөрөө хүссэн ажил байхын тулд чи өөрөө юу хүсэж байгаагаа ямар ч эхлээд нь ойлгох бах тэ. За би иймэрхүү михэр айгуу гоё юм байна. Иймэрхүү махаар кафе авт юм байна. Инхээр би нэг юм сэтгэл ингээд нэг юм уяг байдаг ч гэдэм үү те. Би өөрөө ингээд юм дүүрэн мэдрэмж авдаг ч гэдэм. Тэрийг эхлээд нь бол ямар ч хэсэг эхлээд нь олох хэрэгтэй баг. За тэрийг тодорхой хэмжээнд ингээд за олохын тулд угаас явсан бус юм хийж үзнэ л те. За тэрийг ингээд тодорхой хэмжээнд ингээд тодорхойлчлаа гэж бодъё. Ажил зүгчиг баримжаад болчихлоо. Тэгэнгүүт тэрийг яг ажилдаа ууж чадах уу гэхээр тэр үед бол бас л би буцаал нөгөө төрөний яриаар орно гэж боддог. Тэр дахиад өрсөлдөөнөр л орно гэж боддог. Нэг бодлын би өөрөө тэр ажлыг ингээ хүссэн ажлыгаа би амьдралтайгаа нийцгүүц тэр ажлыг сонгомоор байгаа. Гэтэ тэрийг сонгохын тулд нөгөө талаас сонгогдох хэрэгтэй. Сонгогдох хэрэгтэй гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр өрсөлдөөн донд байна л гэсэн. За тэгэнгүүт чинь тэр нэг юм хүссэн ажилдаа хүрэхин тулд бол угаасаа өөрөө хийх хэрэгтэй юм. Хийцэн байгаад сонгогдох хэмжээнд очсон л байх хэрэгтэй л. Тэгээд сонгож ивэл nice тэ өөрийнхөө хүссэн юм байгаа. Яг ингээд ажилтайгаа ингээд уяад явчихна. Кафе аваа явчихна. Гэтэл тэгж чадахгүй байгаа цагт юу вэ гэхээр тэгвэл угаасаа хангалттай юм хийгээгүй юм биш үү те. Сурах хэрэгтэй юм сураагүй юм биш үү. Өөргөө дайшлаагүй юм биш үү гэдэг бол миний логик. Нөө. Окей, за хоёул дараа жишээ зургаа оръё. Сая 8 сард Global Company Series B хөрөнгө оруулалтыг авсан. Тэгээд товчондоо тайлбарлах юм бол би бас яг бүрэн ойлгосон гэсэн үг бол биш. Гэтэ олон төрлийн хөрөнгө оруулалтууд бол байдаг энэ дэлхий дээр. Тэгээд жишээлбэл хүмүүсийн сайн мэдхээр нийлэх юм бол angel investment гэдэг ч юм уу тийм. Тэр нь одоо юу гэдэг яг ямар ч яг тодорхой юм хийгээгүй байгаадсан тухайн вижнд нь итгээд хөрөнгө оруулагч нар бол хөрөнгө оруулалт хийдэг. Тэр нь бол ер нь стартапын хамгийн ихний алхам гэж бол айгүй олон хүмүүс бол ярьдаг. Тэгээд тэр нь ингээд явсаар хагаад нэлээ сүүлийн шатанд очихороо Series B гэдэг түвшинд орж ирдэг. За Series B хөрөнгө оруулалт нь болохоор тухайн компани үнэхээр зах зээл дээр үнэлэгдээд, хүний нөөц нь үнэлэгдээд, алсын хараа нь үнэлэгдээд, хийж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгийг нь үнэлэгдээд, за энэ компани бол ер нь бол алах юм байна. Ийшээ хөрөнгө оруулалтаа хийхэд дэмжиж тавьчих юм бол тухайн хөрөнгө оруулагчийнхаа үнцгөөс бол илүү найдвартай. За тэгээд дээрэс нь тухайн компани аудитор ч ямар нэгэн байдлаар нэлээд сайн төвшөнд үнэлэгдэж ер нь Series B гэдэг хөрөнгө оруулалтыг авдаг гэж би бол ойлгож байгаа. Тэгэхээр тэрийг сая Монголд анхны удаа авсан. Global Company энэ бол нэлээд том milestone яг одоо Монголоос анхны удаа unicorn гаргана гэдэг энэ төвшөнд ярих юм бол тэгээд энэ процесс ер нь яаж явдаг вэ? Ер нь нэлээд хэцүү адармаатай зүйлүүд болж иж Series B-г стажинка бараг 2-3 цаг унтж ижил авсан байх гэж бодоод байгаа байхгүй юу? Юу болсон бэ? За стажинка юм л болсон доо. Ер нь бол юм л болсон. Тэгээд эргээд бодоод үзэхээр бол яг Series B гэдэг ямиг босгох гэж явсан тэр цаг хугацаанд бол нэг 2 жил 11 сар зарцуулсан юм байлээ. Эргээд бодоод үзэхэд. Гэтэ яг нөгөө нэг яг юм стартапын нэг хөрөнгө оруулалтын энэ нэг юм стейж үтчихэд юм уу те. Тэр болгон ер нь яагаад ийм стартапын хөрөнгө оруулалт гэдэг амар чухал юм бэ гэдэг бол бас ярих хэвээр зүйл биш магадгүй л те. Тэр нь байж ич тэгвэл яагаад энэ амар чухал юм бэ гэдэг нь ойлгох юм болов уу гэж боддог. Яг чиний түрүүний хэлснээр те стартап дээр за анх энэ жил боллоо. Энэ бол нэг юм санаа байсан зүйл чинь үнэхээр ингээд ямар нэгэн байдлаар хэлбэрт орох боломжтой юм уу гэдгийг нь одоо үзэж байгаа stage гэж ойлгож байна. Дараагийнх нь болохоор seed stage те. Тэр нь юу гэхээр за санаа байгаад нэг юм хэлбэрчилээ. Хэлбэрт болгосон зүйл чинь зах зээл дээр гараад бизнес болцох болохоц юм уу гэдгийг зааш асуулгаж байгаа нь seed гэж үзье. За тэрний дараа нь болохоор Series A гэж ярьдаг. Энэ Series A нь юу гэхээр за энэ бол ер нь бол бизнес болгож болохоц юм байна. Тэгвэл энийг одоо ингээ хөгжүүлээ буюу growth болгоё. Өсгөе те гэдэг тэр нэг юм стейжд нь орж байгаа нь Series A. Series B нь болохоор юу гэхээр за энэ бол өсөж хөгжих нь бол тодорхой хэмжээнд ойлгомжтой юм байна. Бизнес модель нь бол ингээ тодорхой болчих. Одоо энийг юу гэхээр бүр өргөжүүлээ. Олон улсын тэлэлт хийх юм уу те scale up хийх юм уу гэдэг нэг тийм одоо ер нь шат руугаа орж ийн гэсэн. Тэгэнгүүт яаж ийнэ гэхээр бидэд яг стартапын үед чинь яад гэхээр өргөлж одоо тэр нэг юу н яг ирээдүйн тэр нэг амар гой дүр зураг нь юу гэхээр араас нь ирж байгаа гэсэн. Эхлээд нь хөрөнгө оруулалтаа босгож, эхлээд нь зардлаа гаргаж, эхлээд нь ашиггүй байдалтай байж хагаад дараа нь тэр нь ингээд бүр амар том юм өсөлт хөгжилтэй авчирдаг. Тэгэхээр юу вэ гэхээр эхлээд үргэлж тэр итгэлэн төрүүлж ирдэг. Тэгээд тэр мөнгөн төрүүлж ирдэг, зардал нь төрүүлж ирдэг, хөрөнгө оруулалт нь төрүүлж ирдэг. Тэгээ энэ нь өөр аюу юм тодорхой бус байдал дээр л ялангуяа явж тавьдаг. Тэгээ тэр нь одоо жишээлбэл те санаа нь одоо үнэхээр хэлбэрчих боломжтой юм уу гэдэгтэй л адилхан байхгүй. Тэгэнгүүт Series A гэдэг шатыг бид 2020-21 онд
нилээн л би одоо яг тэр бол нэг 18 онд байсан. Тэгэл бүх бүтэн компаниараа явж иж 2020-21 он яг ядчихад нэг ковидд харцсан. Тэгээд босгож исэн. Тэр үед бол яг ингээд Монгол улсаас төрсэн стартапууд бол анх удаа олж исэн. Тэр нь болохоор айгүй хэцүү хэсэг нь хаана байдаг вэ гэхээр яг юм өнөөдөр зөвхөн хийж бүтээсэн зүйл дээр үндэслээд ихээсээ илүү яг юм стори ирээдүйд юу бүтээх гээд байгаа. Яг салбараа яаж өөрчлөх гээд байгаа. Яаж инновац авчрах гээд байгаа гэдэг тэр нэг юм тэр сторийн өөрөө яг өнөөдөр итгэл үнэмшил болж хувираад тэр нь өөрөө хөрөнгө оруулалт болж хувирдаг. Тэгвэл тэр сторийн өөрөө юу байх вэ гэхээр яг Монгол улс жишээлбэл Монголдо бизнес хийж байгаа хүмүүс олон улсаас хөрөнгө оруулалт авъя гэх юм бол тухайн одоо зах зээлийн багтаамжч гэдэг юм уу те тухайн зах зээл дээр байгаа одоо өөрсдийнх нь позишн гэдэг юм амар яг те зах зээл дээр одоо маркет шеэр 1 байгаа юм 2 байгаа юм ер нь томроод хэр их хэмжээний бизнес болох боломжтой юм. Тэгвэл ихэнх тохиолдолд Монголын зах зээлийг болохоор аюу жижигхэн гэж харах гэдэг. Тэгээ Монголын зах зээл 10 сая доллар 20 сая доллар хийж байхаар Энэтхэгийн зах зээл 10 сая 20 сая. Индонезийн зах зээл 10 сая 20 сая хийжсэн хамаагүй скейл хийх боломжтой үстэй гэдэг нь бол энгийн логик байна. За тэгэнгүүт за Монголын одоо төрсэн ийм стартап ингээд олон улсаас хөрөнгө оруулалт татна гэж үгс үгээр Монголын зах зээлээр хязгаарлагдахгүй буюу олон улсын зах зээлийг таарагдaltaж олон улсын бизнес хийж байгаа тэр нь бол юу хөрөнгө оруулалт татна гэсэн. Тэгтэл юу вэ гэхээр бид нар яг олон улсын бизнес дээр одоо яг ингээд Монголын стартапаас яг софтвер ч гэдэг юм уу технологиор дамжуулаад гарсан кейс гэхлээр бол маш одоо баг байхгүй шав. Тэгээ тэр нь ингээд энэ улс руу гарчлаа инглээ тэглээгээ тэрнийхтэй ингээд ийм жижиг бүсөөдрүүд майлстоунууд нь бол байгаа байхгүй. Гэтэ тэрийг ингээд бүр томроор скейлдэж чадсан уу гэвэл бас одоохондоо болоог байгаа даа. Тэгээ тийм учраас Series A гэсэн аюу хэцүү байсан. Монголд ганц ч тийм стартап байгаагүй. Яагаад Series A-ийн стартап дээр энэ компанид ерөөс өмнө байхгүй юм жишээн дээр яг энэ сторид нь итгээд тэгээд оруулах хэрэгтэй юм бэ гэдэг юм бол айгүй хэцүү байсан. Гэтэ тэрийг хийгээд болсны дараа болохоор яаж яах вэ гэхээр айгүй юм шин юм жишг үүсэж байгаа юм. Шин жишг үүсээд за Монгол залуус ч ингэж болтгийм биш үү? Энэ хүмүүс ч ингэ хийд юм байна гэдгийг гадны хүмүүс нь ч ойлгодог, дотоод хүмүүс нь ч гэсэн ойлгодог. Ингэж хийж болох юм биш үү гэдэг ойлгож. Тэгэнгүүт Series B нь яаж яах вэ гэхээр бас л яг анх удаа хийж байгаа байхгүй. Тэгэнгүүт за энэ компани гэлтэй байсан. Тэгээд сая болохоор Series B ингээ хийхэд болохоор бидэд бас айгүй их анхаарсан зүйл нь юу байсан бэ гэхээр яг зорилготой хүрэхин тулд яг ямар хөрөнгө оруулагч ямар түнштэй байх юм бэ. Тэгэнгүүт Series B дээр бид нэр одоо Дэлхийн банкны хараа одоо олон улсын санхүүгийн корпорац гэж яддаг IFC гэж яддаг. Тэр нөхдүүдийг ингээд лид инвестороор оруулж ирсэн. Тэгээ энэ нөхдүүд орж ирэхтэй болохоор юм ер нь бол бүр юм financial investor буюу санхүүгийн хөрөнгө оруулагч гэдээр орж ирсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ бизнесийг санхүүгийн хөрөнгө оруулагч, стратегийн хөрөнгө оруулагч гэж жоох өөр. Стратегийн хөрөнгө оруулагч нь юу гэхээр ямар нэг үнцнийг хамтдаа бүтээхтэй ач холбогддог. Exit хийх юм уу? За санхүүгийн return ямар их яг үндэд их пайдал явахгүй. Санхүүгийн хөрөнгө оруулагч нь юу гэхээр би хэдэн жилийн хугацаанд ямар return аваад үр өгөөж аваад тэг хизээ гарах юм. Юусе тэр нь л чухал. Тэнгүүд яасан бэ гэхээр ер нь бол энэ санхүүгийн олон улсын санхүүгийн корпорац буюу IFC яасан бэ гэхээр санхүүгийн одоо хөрөнгө оруулагчаар орж ирж. Тэнгүүд бид нар ч гэсэн маш юм ач холбогдолтой байхгүй. Энэ хүмүүс цэвэр бидний бизнесийн потенциал бидний өнөөдөр хийж ирсэн зүйл цаашаа бүтээгч байгаа стори бидний баг хамт болон энэ болгон дээр итгээд тэгсэн мөртлөө маш их өснө гэдэг тэр нэг юм trajectory те тэр нэг юм юг хараад орж ирлээ гэдэг нь бол яг бидний хувьд бол бас амар чухал. Нөгөө талаас юу вэ гэхээр дахиад нэг юм урагшилсан нэг жишгийг харуулах боломж нь гарсан болов гэж бодоод байгаа байхгүй те. Тэнгүүд одоо ингээд сайн айгуу гоё юм баяртай байсан зүйл нь юу вэ гэхээр яг юм стартапт ямар нэгэн байдлаар уялдаатай эсвэл холбоотой ажил хийж ирсэн. Одоо хийж байгаа нөхдүүд маань бүр ингээд тусдаа бичиж байгаа байхгүй. За баяр хүргэе бороо те. Хэвээ нэрээ энэ бол баг амар юм урам өглөө те. Өнөөдөр бас тодорхой хэмжээнд шантармаар байсан зүйлүүд байхад дахиад нэг хичээе, дахиад нэг жоохон гүрийчээ гэдэг юм урам зориг өглөөл. Тэр нь л ер нь яг эцсийн үр дүнд бол бидний зориулт байгаа зүйл байхгүй. Тэг олон улсад бас мэдээж харуулна. Гэхдээ нөгөө талаасаа Монгол залуустаа өөрсдөнд бас харуулмаар байгаа байхгүй тий. Ингэж болдгийм аа манайхаа pros and cons те. Хэдүүлээ ингээд явчихаар ийм хийж болдгийм байна гэхэд тэгэхээр нэг ингээд зам засагдаад ирэхээр хүмүүс маань ч гэсэн урам зоригтой, итгэлтэй ингээ хийх боломжтой л гэж. Тэр үднээс нь харах юм бол энэ Series B гэж яриад байгаа юм. Яагаад энэ ингээд онцлогдоод байгаа юм? Эсвэл яагаад энийг чухал гэж бодоод байгаа юм бэ гэдэг тэнд байгаа юм болов. Тийм гайхалтай. Тэгэхээр баяр үргээ. Баярлалаа. Ах ажлын ярьсанд орж байгаа та бас надад асуужсэн байхгүй. За бид нар ингээ Marvin-аас хөрөнгө оруулалт бол энэ ягаад чухал юм бэ? Юу гэж бодож өөрийгээд. Би тухайд буруу хариулт хариулсан. Юу гэснээ бас санахгүй. Гэхдээ ямарсан зөвөр хариулчихдаг. Тэгээ тухайд та яг юу гэж зөв хариулт нь юу байсан бэ гэд надад тайлбарлаж ирсэн болохоор Marvin гэдэг Японы одоо
За Монголын компаниар зөвлөх юм бол MCS ч юм уу нэг 5 богд ч юм уу тиймэрхүү том худалдааны корпорац байгаа. Тэр корпорац бидэнд итгээд хөрөнгө оруулалт хийсэн байна гэдэг бол бусад компаниуд бусад одоо зүүн өмнөд Ази нөө аль эсвэл Америкт нөө хаана нөө хамаагүй тэр компаниуд шууд манай Ан Global гэдэг компанийг үнэлэх хөрөнгө оруулалт хийх аль эсвэл одоо хамтарч ажиллахад шууд арих нь баталгаа нь болж байгаа. За хоёр дахь шалтгаан юу байсан бэ гэхээр Marubeni-гийн одоо энэ үртэл ингээд авч явсан connection те ингээд олон улсын network-уудыг нь ашиглаад бид нар цаашид scale хийгээд хамаагүй хурдан хялбар баталгаатай найдвартай болж байгаа гэд тэгж тайлбарлаж байсан. Тэгээд энэ удаагийн series speed бас тийм утга учир санаа илүү их батгадж байгаа юм болов уу гэж бодож чинь. Тэгээд дараагийн step нь одоо юу вэ? Дараагийн step бол ялчгүй одоо ингээд сая ингээл нөгөө нэг юу ялаа л да. Signing ceremony гээл series B гээл ингээл бас олон хүмүүсээ тэр ингээл таньж мэдж байгаа юм л да. Тэгэнгүүт ингээд бид нар өөрөөсөө болохоор стартап гэдэг. Гэтэл яг ингээд эргэн тойрны хүмүүс мань болохоор та ч одоо стартап биш болцсон юм биш үү гэдэг. Үгүй болоогүй. Яг мэдээж тийм стартап болон корпорац ч гэдэг юм уу те. Яг ингээд бизнесийг ингээд бүр ингээд яг build up хийгээд ингээд цогцоор нь ингээд авч яваа тэрийг хөгжүүлнэ. Тэгин чин зүгээр ингээд хажуугаар нь бас маш олон эрсдлийг нь бодно. Ямар нэгэн байдлаар ингээд хөрөнгө оруулалтын одоо тийм эрсдэлд оруулахгүйхэн шиг, эвтэйхэн шиг аваа явна ч гэдэг юм уу. Тэнгүүд юм бизнесийн хувьд ч гэсэн айгүй компани organization гэх юм бэ. Ний хувьд ч гэсэн ингээд юм тогтворжоод гэтээ бас юм батталгаажаад ингээд явж явах хэрэгтэй. Тэр үүднээс ярих юм бол корпорацийн шин чанар нь орж иж. Гэтээ нөгөө талаас хийх гээд яваад байгаа зүйл нь бол айгүй юм стартапын менталитеттэй зүйл байхгүй. Одоо жишээлбэл Монгол хийж байгаа бидний одоо жишээлбэл Landamini бизнес юу гэж нэхлээ шинээр одоо үнэхээр л одоо бичил бизнесийг одоо яаж одоо юм ямарваа нэгэн барьцаа авахгүйгээр тэгсэн мөртлөө 24/7 хизээч хамаагүй гар утсаараа шууд ингээд өөрийнхөө ингээд орлогыг ингээд батлаад те ингээд яг ингээд санхүүжилт аваад өөрийнхөө бизнесийг өргөжүүлэх боломжтой. Өнөөдөр хүн болгоно л бодож байгаа шүү дээ. Ер нь бол хажуугаараа ямарваа нэг юм хийдэг те яг ингээд үн цайжлаар явъя гэхээр бас цалин дутаад байдаг. Амьдралын шаардлага нь гарч ирээд байдаг. Тэр болгоныг тэгэхэд яг ингээд санхүүжилт авъя гэхээр тэр болгон бас боломж нь байхгүй. Яг л барьцаанд байдаггүй ч. Тэгмээ тэрийг л шин зах зээл үүсгэх гээл авч. Тэр 17 онд яг Landamini хийсэн зүйлийг өнөөдөр арай өөр одоо яг юм бичил бизнес гэх юм уу те эсвэл өөрөөсөө ингэж бизнес хийж байгаа хажуугаар юм хийж байгаа хүмүүс ч юм уу тэр хүмүүсийг л яаж санхүүж түгээх вэ гэдэг бол энэ бол бас стартап менталитеттэй зүйл байхгүй шинээр бүр хийя. Тэгээ зарим хүмүүсийн хувьд бол тэнийг зүйл хийж байгаа юм шиг харагдаж магадгүй гэхдээ энэ бол бас л цохаан салбарыг өөрчлөх гэж явж байгаа зүйл байхгүй. За Монгол бол юм. Олон улсад юу вэ гэхлээр бид нар өнөөдөр 2021 оноос хойш юм уу да. Яг олон улсын бизнесийг яг ингээл series-ийн хөрөнгө оруулалтыг аваад ерөөсөө олон улс руу технологи зарах софтверийг зарах гэж явсан. Тэгээ яваад ингээл нэлээд л зүтгэлээ л дээ. Тэгээд хинэн ч яг үндэ олон улсад технологийн бизнес хийж үзээгүй хүмүүс нийлж байгаа хийх гэж үзэж байгаа. Тэгээ эн чинь бас айгүй их юм алдаа оноотой зөндөө алдаж байгаа. Тэгээд тэр дундаас суралцаал авчих. Хамгийн чухал нь хурдан суралцаал хурдан өндийг л дахиж өөр юм хийж үзэл сэтэл ингээл явна гэсэн. Тэгэнгүүт өнөөдөр яг 11 улсад ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө софтверийг өгсөн байна. Энийг л өшөө scale up хиймээр байгаа байхгүй. Яг бүр ингээд тухайн зах зээлд нь бүр ингээд дотор нь нутагшаад том байгаа нөхдүүдийн бүгднийг алгадаж хаяад тэгэнгүүтээ бид чи бас ингээд одоохондоо нэвтэрж амжаагүй байгаа юм AI дээр суурилсан тэр шийдлүүдийг яг бодит амьдрал дээр нь practically ингээд суйрлуулна гэх юм уу те нэвтрүүлнэ гэдэг бол амар чухал гэж санагдаад байна. Тэгээ тэр үүднээс бол тухайн маркетинг, тухайн зах зээлийг ч гэсэн салбарт бол том нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа. Өшөө гойт хэлнэ. Тэгээ тэрнийхээ үр дүнд бас бидний зориод байгаа Монгол оюун гэдэг зүйлийг ч гэсэн таниулах боломжтой. Одоо тэр бидний дараагийн степ бол ерөөсөө л тэр. За хувь хөндлөө шууд чиглээд нэг асуулт асуучих. За яа. Нэлээд завгүй ер нь ажилласаар ирсэн. Усаахын хувьд болохоор та burnout там изолиз болсон бэ? Burnout ер нь бол яг энэ full burnout гэж юу гэх юм. Яг энэ бүтэн шатсан. Тийм бүтэн шатсан тохиолдол бол ер нь байхгүй. Жижиг сажиг юм шатангаа алдсан тохиолдлууд бол байгаа л да. Тэг ингээл бас ер нь бол байгаа ч гэж те ер нь бол нэг л байж байгаа л нэг үе л ер нь гарч ирдэг байхгүй. Тэгэл одоо ер нь шантармаар санагдаал те ер нь яах гэж хийгээд байгаа байлээ. Ер нь одоо энэ хизээ хүртэл хийх байлээ. Болохгүй ч юм шиг те ингээл янз янзаар л боддоггүй байна л. Тэгэл тэр үед нь бол нэг юм жоохон бас нэг юм хурган нэг юм юу гэдэг юм шатлтын нэг юм айсал гарч ирдэг. Гэтэ ер нь бүтэн бол шатж байгаагүй.
Яг хуу хамгийн сүүлд үйл хамгийн ийм хурган шаталт явсан бэ гэж бодоод үзэх юм бол сая энэ series B байж магадгүй. Бас л 2 жил 11 сар зарцууллаа. Тэр дунд нь янз янзын юм боллоо. Яг үндэ яг энд ингээд ярихад бас зөксгүй маягийн тийм маш олон хідэн чудаа энэ одоо энэ series B гэдэг юм бол бүтгэ байсан тохиолдол гарч ирсэн. Тэр болгон дээр нь шантармаар санагдчих бүгдээр багаар камбэк. Яа одоо яах хэвтэй юм бэ те одоо энийг. За эндээс яаж камбэк хийх вэ? Яаж энийг буцаагаад ингээд авч таах вэ гэдэг юм зөндөө явсан. Гэтэ яг хөө тэгэл эцэст яг burnout дээр тулаад ирэхээр утга учир. Тэгэл хамт олон энэ хүмүүс маань л ер нь явж тэр нэг юм burnout-аас нэг жоохон холдуулдаг те. Дээрээс нь яг мэдээж өөрийгөө зөв менежмент хийх хэрэгтэй л та те. Баг удирдах явах хүмүүсийг удирдах явах бол айгүй pressureтэй. Одоо дарамттай ч юм монголоор нэг жоохон муухай сонсдог байна. Гэтэ нуруунд дээр ямар нэгэн байдлаар нэг ачаа ирсэн юм шиг байнга тэгж явдаг зүйл байгаад байгаа юм. Тэгээд зарим компаниуд за магадгүй жижиг дунд компаниуд ч гэсэн нэлээд олон компаниуд болохоор захирлаагаа сайн мэдэхгүй байгаад байдаг. Ярьд нэг юу ч ярьж өсч байгаагүй 20 хүнтэй компани мөртлөөс захирлаагаа таньдгүй компаниудаас зөндөө байгаа. Тэгээд андын үед болохоор анд глобалын үед болохоор бүгдээрээ таныг ерөөхдөө нь мэддэг нилээдгүй хувь нь бол таныг мэддэг тантай ууж өсч ирсэн юм ярьж өсч ирсэн хүмүүс гэж найдаж байна. Одоо ямар болсон юм гэдэг нь яхад ямарсан тийм байсан. Тэгээд ирэхээр ялангуяа нөгөө хүн дээр төвлөрч байгаа дарамт гэдэг зүйл аяг өндөр болоод ирсэн болов уу гэж би зүгээр тэгэж анзаарч ирсэн бохгүй юу. Захирлаагаа мэдэхгүй байвал аль эсвэл өөрийнхөө багийнхаа удирдагчаасаа мэдэхгүй байвал тэр бол нэг хүнийг гэж бодохгүйгээр зөвхөн ажил гэж бодоод ер нь бол ажиллаа хийгээд явж байдаг. Андын үед болохоор тийм биш байгаа. Тан дээр ер нь нэлээд их тийм нүд байдаг. Тэгээд нэлээд хачаанууд байдаг болов гэж бодоод байгаа байхгүй. Та энэ pressure-уудыг ер нь хэрэг мэдэрдэг вэ. Тэгээд яаж одоо залуу бизнесмэнүүдээс энэ подкастыг үзэж байгаа гэж бодоод байгаа юм. Тэгэхээр яг тэр хүмүүст хэлэхэд яг энэ одоо монголоор ялч айгууд муухай үг болоод байна. Сайн талаас нь бодоод энэ дарамт гэдэг зүйлийг хэрхэн менеж хийх вэ? Яг хоёр талаас нь бодож болох юм шиг байна л да. Нэг талаас нь бодоод үзэхээр юу гэхээр уусаа өөрөө л сонгосон зам байхгүй. Тэ? Хин нэгэн чамаа хүчээр авч тавингуутай да за энийг хийгээд тавьчаагүй, CEO болгочаагүй. Эсвэл энэ бизнесийг хийгээд хүчлээгүй шүү дээ. Тэ? Тэнгүүд өөрөө хүсчил авч байгаа л pressure байхгүй. Нэгдүгürt тэ. Суур хүйт. Хоёрдугаарт нь юу гэхээр яг хөө тэр pressure гэдэг зүйлтэй нэг дарамт чим шиг те ингэж байгаа зүйл нөгөө талаас бол би бол итгэл найдвар л гэж боддог байна. Итгэл найдаад гэх юм одоо тэр хүний харилцаан дотор яг юм итгэл найдвар хүлээлгэж байгаа гэдгийг мэдрэх бол өөр гоё мэдрэмж шүү дээ. Тэгээ хин нэгэн чамд итгэж байгаа, найдаж байгаа. Тэр мэдрэмжийг бол зарим тохиолдолд яг өөрийн ирч хүч болгож бас хуургадаг гэх юм уу, хуургаж болдог. Тэгэл үнэхээр бас шантармаар байгаа үуч гэдэг юм уу те. За би ч бас л нэр одоо хастаа мяа биш үуч гэдэг юм уу те. Би одоо энийг яад юм бахан гэд ингэж бодож байгаа үед тэр нэг юм бусдын маань итгэл найдвар бүхий энэ харцч гэдэг юм уу те. Зүгээр ингэж яж байгаа мессеж эсвэл зүгээр нэг юм уур амьсгал нь өөрөө айгүй их юм ирч хүч өгдөг байхгүй. За дахиад нэг үз те. Нэг марти, нэг refresh хий. За сайн болоогүй гэж болно. Тэгвэл одоо энийг яаж болгох гэдэг. Яг тэр нэг муран зургийг өгдөг нь өөрөө тэр pressure юм болов. Тэгээ үр дүндээ ч тэр pressure-ыг авснараа баганч гоё болдог, компанич гоё болдог, үр дүндээ тэгээд бүгдээрээ хөгждөг. Ер нь бол тэгэхээр нэг юм гоё орцлол юм шиг санагдаад байгаа. Гайхалтай тийм байна. Хамгийн сүүлийн асуулт. Осоо 2 охинтой. За та нэг арал руу явахаар болоо гэж төсөөлье заяа. За. Тэгээ нэг 5 жил битгүй ягаад ч та нэг арал таныг дуудаад. 2 охиндоо юу зэх вэ? 2 охиндоо юу? Яг үндэ бол нэг тийм хамтдаа цаг өнгөрөх цаг бол айгүй бага байдаг л та. Гэтэ би 2 охиндоо хэрвээ тий яг айгүй олон хийх зүйл бол мэдээж байгаа. Гэтэ нэг зүйл нь юу гэхээр за миний 2 охтуудаа тий зулцгууд тий. Ер нь бол өөрийгөө болоогүй гэж тий бити бодоорой. Өөрийгөө тий би арай жоохон байна гэж бодохгүйгээр би энийг хийж үзээгүй болохоор би мэдэхгүй эсвэл би хийж чадахгүй гэж бодохгүйгээр ерөөсөл юу ч байсан хийж үзээрэй л гэж хэлмээр. Тий ийм бас нэг юм юу гэдэг шүү дээ. Энэ жоох хүүхэд одоо энийг ингээд болоогүй шүү дээ. Наад чи хийж бодлоогүй тий. Зүгээр одоо наач удаасаа ийм хийж үзээгүй болохоор яах юм бэ ингээд яах юм наач одоо гэмт чин бэрт чин айлсууд наадах чинь одоо болоогүй юу гэдэг нэг тиймэрхүү. Тийм биш. Ерөөсөл хамаагүй шүү дээ.
тий. Өөрөх нь хэрвээ солонгонд нь сэтгэлгээнд нь багтчихл байгаа бол хийгээд үзэлт тий. Хийгээд үзээд мэдээж алдсан. Онно. Гэтэ тэр алдсныхаа хэмжээгээр ойлгоно. Онсныхаа хэмжээгээр бас итгэлэн төрнө. Тэгээд харах өнцөг нь өөрчлөгдөнө. Өөрийгөө танино, бусдыг танино. Тийм болохоор ерөөсөө аль болох олон зүйлийг хийж үзээд тэгээд ингээд эрт хинжихэн цаашаа чинь нэг юм өөрийгөө те чадахгүй гэж бодохгүйгээр, болоогүй гэж бодохгүйгээр, жоохон гэж бодохгүйгээр хийж үзээд яваасай л гэж хүсчээ. Тэгээд тэрний үр дүнд айгуугай амьдрал баян болох юм болов гэж л бодож байна. Ахалтай. Баярлалаа. Гівэн подкаст шүү. За баярлалаа. Тэ өөрийнхөө үнцэн айгуу завгүй сая хагасаа өдрөл Японоос хөрөлцөж ирсэн ах маань. Тэгээд маш их үнцэнтэй усаахын цаг бол нэлээ их үнцэнтэй нэлээд завгүй хүн манай подкастэнд оролцоод гоё инспирэшн өгсөнд баярлалаа. Тэгээ миний хувьд айгуу гоё инспирэшн болоод нэг тийм recharge хийж байгаа юм шиг тийм гоё мэдрэмжтэй гоё тоглон суугаад таны яриаг сонслоо. Тэгээд цаашдаа ажил хийсэн. За өнөөдөр урьж оролцуулсан маш их баярлалаа. Тэгээд бүрий чамд ч гэсэн бас тий яг зам нь өөр зам явж байгаа. Гэтэ нэг бас л адилхан зорилго үүрээд явж байгаа. Хамт олон байж үтсэн. Стил багаач гэж боддог. Тэгэхээр цаашдын бүх замд нь амжилт хүсье. Тэгээ өнөөдөр гоё ингээд намайг гоё уудлуулж яриулсанд баярлалаа. Тэгээ жоохон ч гэсэн бас нэг recharge хийгдсэн бол би happy байна. Баярлалаа. Баярлалаа. За ингээд дараагийн оролцсон. Бай бай.